сонсож байгааг би хэлэх үү? Үзэг тусам сэтгэл хангалуун. Дахин давтахгүй Zoom Media оригинал хүссэн газраас. Та Zoom Media сонсдог номын хэсгээс сонсож байна. Монгол улан гадаадын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүд. Хүсхийн бол хаанаас ч үзэх боломжтой. Zoom Media. Үргэлж халуухан. Live stream Zoom Media. Яг одоо дэлхийн өнцөг болон бүрт хин хязгааргүйгээр шоу дамжуулж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Zoom Media үргэлж хамт үргэлж. Zoom Media. За хай манаха Аригун подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Сайн байна уу? Тий. Интрого битгий алгасараа. Гоё юм ярьдээ шүү. Ер нь битгий алгасж байгаарай. Ялгасж байгаарэ тий. За манай Аригун подкастын маань ерөнхий ивент гэж Zoom Media платформ байна. Оо за манай зочин ирч. За түр оролч. Оруулаа түр хэлэлгэж байгаа. За манай Zoom Media гэж ярьч тий. За манай Zoom Media application болохоор бүх төрлийн гадаад дотоодын кинонууд, за орчуулгын кино, баримтат кино, за мөн одоо чихэд арчи том хүний кино, том хүний жоох эротик кино гэдэг ингээд бүх төрлийн кинонууд байдаг. Тэгээд та бүхэн яг одоо гоё утсан дээрээ татаад Монгол хатадын энэ хүү кинонуудыг хүлээн авч үзэх боломжтой. За мөн мөнх татвал компани маань одоо бидний подкаст хийдэг мөнх татвал компани маань бол манай ивент тэтгэгч. За тэгээд хамтарч байгуулгаар миний одоо хэлээд байгаагаар л хамгийн амттай гэрлүг брэнд маань гэрлүг хөлдөөсөн банш бууз, за тэгээд хүрийн гойны махан бууз гэдэг ингээд сүүлийн үед бүр амар гой бүтээгдэхүүнүүд ихээр гарч байгаа. Тэгээд гэрлүг брэндийнхандаа бас баярлаа. За тэгээд Gourmet компани маань бас манай ивент тэтгэгч компани байгаа. Хоёлаа одоо уламжлалт ясаар үзэгчдэд санал болгох киногоо ярих уу да. За би болохоор би Netflix-ээс үзсэн. It Ends With Us гэдэг кино байгаа. За энэ кино болохоор яг ерөнхий үйл явдлын тайлбарлаад өгөх юм бол одоо шинээр ер нь л амьдралаа илүү ингээд нэг алхмаар дээшлүүлээд шинэ цэцгийн дэлгүүр нэгж байгаа нэг хүлээлий гэдэг нэг бүсгүй байгаа байхгүй юу. Тэр бүсгүй болохоор санаандгүй байдлаар нэг залуутай танилцаад тэр залуу нь болохоор одоо өөрийнх нь найзынхаа ч юм уу ямар нэгэн байдлаар холбогдоод тэр залуутайгаа ер нь л хайр сэтгэлийн холбоотой болдог. Тэгэд ер нь бол яг киноны яг явцад болохоор тухайн одоо эмэгтэйг ер нь бид нар энэ залуу хүчрхийлээд байгаа юм гэдгийг мэддэггүй. Яагаад гэвэл тэр хүчрхийлж байгаа хэсгүүдээ нэг тийм бидэнд айгу ойлгомжгүйгээр санаандгүй явдал шиг ингээ ойлгуулад харуулад идэг жоохон бүрсэлгсэн байдлаар. Тэгээ төгсгөлт нь болохоор эмэгтэй өөрөө ингээ бүх зүйлийг ойлгоод одоо салаад тэгээд дахиад шинээр амьдралаа эхлүүлж байгаа. Ер нь ерөнхий үйл явдал нэмэрхүү айгу товчхон цохиолын цар ураа цомхон юм шиг хэрнээ бас үзэх юм бол нэлээ одоо яг бол одоо ямар шийдвэр гаргах вэ гэсэн бас хүлээлт үүсгэх кино байсан. Тэрүүгээр одоо юу хэлэх гээд байгааг би ингэж ойлгосон. Одоо яг тэр бүрсэлттэй хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсэг болохоор ямар нэгэн хүн нэг зүйлд одоо дурлахаараа хайрлахаараа донтохороо ер нь юмсыг ер нь анзаардаггүй юм байна. Буруу зүйлийг нь өөртөө зөв болгож харуулад байдсан байна. Тэгээд ер нь л ялангуяа өөрийнхөө нүдийг таглаад үннээс цухтаагаад байдсан байна. Тэгээд ер нь эдгээрийг анзаарах нь одоо амьдралд айгу зөв алхам болдсон юм байна гэдгийг ер нь жоохон хатуугаар харуулсан кино гэж хэлж байна. За хаста амар гоё тайлбарлаж өглөө. Чи өстө яг next Zoe юм байна. Ер нь бол манай Zoe бас яг киног ингэж амар гоё задлж хүнд амар гоё ярьж өгдөг хөөх. За миний ярих кино бол манай ерөнхий ивент тэтгэгч Zoom Media-гийн кино байгаа. Zoom Media Originals гэдэг амар хөөрхөн кинонос үл хийгээд байгаа анзаарсан уу? Доолжийн ажиллагаа гэдэг нэг кино гутсан. Жирэхгүй мэн. Ахын дурсны нэр шоолж битээс салаач. Залин доолж игнэ. Өөр юу гэж хэлэх вэ?
Хөөе дооч. Цагтаа бүлэг юм байна. Манай нэг найз байгаа мó. Нөгөө Амбуу гэд продакшн шүү дээ. Нөгөө анхаа буйна гэдэг. Сүүлийн үеийн жижигээ зөгтөө заяа. Амар хөөрхөн тим хоёр хослол байгаа. За тэр хоёрын маань гол дүртэн тоглосон. За үүн дээр нэмээд нөгөө фантастик байсан байгаа мó мэдгүй хулан гэж үжигч юм байна шүү дээ. За энэ гурийн одоо гол дүртэн тоглосон доолжи ажиллагаа хэмээх юм киног үзсэн. Тус кинонд ерөнхийдөө юу гардаг вэ гэхээр цахим гэмт хэрэг ерөнхийдөө одоо Монгол улсад ирчийг аваад одоо Монголын мөрдөгчд цахим гэмт хэрэгтнүүдийг олох гэж ингэж явж байгаа юм үйл явдал гардаг. Цахим гэмт хэрэгийнхаа яг гол цөмрөө нь орч чадахгүй ерөөсөө ингэж чадахгүй байгаад байдаг байхгүй. Тэнгүүтээ нэг ухаанс хийлээд хулгайчаар нь бариулъя гэдэг шиг юм амар алдартай залливч юм заллингийн багийн доолжи гэдэг юм нэг заллингийн гарыг игнэндээ илсүүлдэг. За тэгээд доолжигоор нууц мөрдлөг явуулж нөгөө нэг цахим заллингийн нөхдүүдийг ингэж ирэл хайгуул болж байгаа ийм үйл явдлын талаар гаргадаг. За тэгээ мэдээж инедми кино болохоор энэ дунд нь бол маш их бодлонтой хөгтэй явдлууд гардаг. Ийм киног үзсэн байгаа. Надад бол яг комеди төрөлтөө бол амар гоё санагдсан. Айгуу тийм хөгжилтэй. Тэгээ нөгөө нэг буйнаач өөрөө бүр одоо яг энэ анхаа буйна гэдэг хоёр хүн чинь өөрсдөө бүр бараг харахаар л инээд хүрдэхэр болцсон юм байна. Тэгээ амар материалтай. Амар материалтай. Жинхэнэ нөгөө натурал гэдэг шиг тий. Доолжи ажиллагаа гэдэг киног бол үзээгүй бол Sow Media application-аар хүлээн авч үзээрэй гэж бас хэлмээр байна. Үзсэн байгаа юу? Үзэг байгаа юу? Хулгайчир гэдэг ерөн шийдэл нь Монгол кинонд нэг их байдаггүй байна. Байдаггүй тий. Тэр доолжи гэдэг нөхөр нь бүр үнэн бүтэхгүй байгаа байхгүй. Өөрөө залливч тэгээд архичин тэгээ нэг жоохон шалиг малиг дуу тий. Тэгээд тим нөхрийг одоо шоронгоос судалж жагаад ажиллагаандаа илсүүлээд ингэж явж байгаа интернет амар тийм хөгжилтэй зугаатай. Тэгээд киноны зураг авалт нь бол бүр амар гоё. Энэ Sow Media-гийн өөрсдийнх нь Sow Media Originals-ын кинонуудынхаа зураг авалт юу айгүй сайн. Маш сайн зураг авалттай. Тэгээд кино ч гэсэн өөрөө бол яг инедмийн кино үзэж байгаа хүний бол гомдоохгүй. Инээлгэн гэдгийг бол бат хэлнэ. За үзнэ. Тийм. За тэгээд өнөөдрийн санд болох хоёр кино маань бол доолжи ажиллагаа болон It Ends With Us. Хоёлоо одоо цочноо хүлээж авъя да. За манай Аригун подкастын маань зочны хэсэг эхлэж байна. Тэгээд өнөөдөр бас нэгэн одоо өвөрмөц цочинтай. Би ч ерөөсөө огт таньдгүй байсан хүний анх удаа урьж гин. Тэгээд яагаад вэ гэхээр одоо сүүлийн үед бол одоо трейлер нь бол Facebook дээр сенсац тариад байгаа. Deed Production-ы найруулагч, жүжигчин Wasco буюу Болдбаатар маань хүрэлцэн ирлээ. Сайн байцгаана уу? Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд Баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. Чамтай яагаад юм ярилцаж үзмээр санагдаад яагаад гэвэл нөө манай подкастаар чинь дандаа аль хизээний янз янзын кино тоглолцсон, өчнөө кино найруулсан юм хүмүүс ордог болохоор би бас гоё шин залуу жүжигчин, шин залуу найруулагчтай гоё ярилцаж үзээд бас нэг өөр юм сонсголоо гэж бодоод өөрөө ч өөрлөө. Баярлалаа. За сүүлийн үеийн сонь сайхан юу байна да одоо би бол мэдхгүй байгаа хүмүүс таныг сайхан ярьж За байна. сүүлийн үеийн сонь сайхан гэвэл за манай Deed Production 4 сарын сүүл. За одоо баг наадмын дараачнаас дөнгөж наадам гинэ. Цагаан сарын дараачаас бэлдэж эхэлсэн кинога одоо пост продакшны ажил, за продакшны ажил, pre-продакшны ажил бүгдийг ингээ гүйцэтгээд одоо 9 сарын 1-ээс энэ Улаанбаатарт байгаа бүх кино театруудад Дархан Эрдэнтийн өргөө те өвсгөлийн өргөө бүгдэнд нь нээлттэй ихэд одоо ингээ бэлэн болцсон бэлтгэл ажиллая гээд пост продакшны ажиллагааг аль явж байна да. 9 сарын 1-ээс байсан тийм 9 сарын 1-ээс бүх кино театраа гаргахаар болсон байгаа. За миний харж байгаагаар бол одоо экшн, триллер одоо тийм survival төрлийн кино байсан уу? Би одоо жоохон буруу ойлгосноо. Маш өвөрмөц байсан шүү дээ. Одоо нөгөө тэр заалан дотор тэр зодтолж байгаа байсан юм. Та энэ тэр тулааны найруулга хин идэ өөртөө идэм үү? Тулааны одоо найруулагч мэрэгжлийн хүн авсан байгаа юу? Хоёр гээд одоо хайгаа тэ сургуулийнхаа хайг авсан байгаа. За яг ямар жанрын кино юм бэ? Action, thriller. Би болохоор нэг одоо Battle Royale гэж байдаг шүү дээ. Тий. Би тэрийг зөв хэлж буруу хэлж үү? За яг хуу Battle Royale төрөл яг киноны жанр орох юм болов уу үгүй юм болов бас яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ за ер нь агаарын хувьд нэлээд дөхөө очих байхаа. Тий. Дан акшн кино байгаад бас агуулга мартаж болохгүй. Тий.
төгсгөлд ямар эргэлттэй байх уу, юуны төлөө зорж зодтолдох уу гэдэг бас маш их чухал. Тэрийгээ бас нэлээд анхаарч ажилласан да. Яг нь киноны жанрын хувьд бол Battle Royale гэдэг жанр бол байхгүй л дээ. Гэхдээ Battle Royale ер нь төрөл бас байгаа даа байхгүй тий. Жишээлбэл Hunger Games, Condemned, одоо Squid Game юм гэдэг ч юм уу тий. Эднээс чи ерөнхийдөө нэг олуулаа нэг зүйлийн төлөө тэмцээд нэг хасагдал хамгийн нэг гэдэг шүү дээ. Юунд гахааны багтай нэг боксноос л үтлээд байдаг бас нэг кино байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн чинь нэг 2000 онд илүү гарч исэн Battle Royale гэдэг Японы кинон одоо хамгийн анхны энэ төрлийг тавьж исэн баг Battle Royale гэдэг. Тэгээд энэс улбаалаад одоо PUBG байж тээ PUBG, Apex Legends, Fortnite гэдэг баахан тоглоомодоос гарсан шүү дээ тий. Окей. За action thriller гэсэн үү тий. За гол дүрд ерөнхийдөө яг Dead Production-ы залуучууд өөрсдөө тэглэх байх уу. Тэгээд одоо томчуудаас гэвэл за Төмөрбатар ардын жүжигчин Төмөрбатар ахыгаа, за тэгээд Эрх маахыгаа, за Батминд ахыг, за Хосаахыг гэх мэт маш мундаг хүмүүсийг үүж тоглуулсан. Тийм кинонда. За яг киноны үйл явдлыг ингээд бариад авч явах дөрүүд гэвэл манай production-ы одоо залуучууд өөрсдөө. За найруулагч тэр хоёр хүний нэрээс нэг нь чиний нэрээс нөгөөт нь хин гэсэн байлаа. Тод баяр гэсэн байсан. Тод баяр гэдэг чинь танай Dead Production-ы найруулагч уу бас тий? Тийм. Одоо ингээд жүжигчин найруулагч. Яг чам шиг ролтой тий. Ерөнхий найруулагч гингүүт шууд хоёр хүн байгаад байна шүү дээ тий. Ерөнхий найруулагчдаа нэгдүгээр найруулагч гэхгүйгээр шууд хоёр хүнийг ерөнхий дээрээ тавьсан байна тий. Ер нь л өөртөө ер нь баг ингээд бүх юм та гэдэг өөрсдийн юу байна вэ? Зохиолоо өөрсдөөсөө. Бас зохиолоо өөртөө бичсэн үү тий? Тэгэл яг одоо компанид ажиллаас гадна одоо уран бүтээл дээр хамтарч одоо ингээд уран бүтээлийн ажиллаа гэвэл бид нар нийт зургуулаа хийдэг. 6 гишүүнтэй манай production. За тэгээ ард нь манай менежер гэдэг нэг бас залуу байгаа. Тэгээд зургуулаа нийлж санаа юм аяг яриад зохиолоо зургуулаа нийлж гаргаад энэ дээр ингүүл яах вэ? Одоо нөгөө дүр чи ингэж явж байгаад энэ дээр ингүүл яах вэ гэдгээ яг бөөндөө сууж байгаа хамт гаргаад. Тэгээд яах вэ? Одоо за ингэсэн юмыг одоо дэлгэцэнд гаргахын тулд бас нэг найруулагч гэдэг юм байх хэрэгтэй. За тэгээд дуудах бит хоёр одоо найруулагчаар ажилласан да. Тэ. Киноны өнгө аяс зураг авалт маавалт бол бүр солиотой байсан шүү дээ. Их зодонтой кино. Одоо бидний хүүхэд байхын хилдгээр бол энэ чинь зодонтой кино байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр яагаад яг энэ чиглэлийг баримталж явсан юм бэ? Одоо нөгөө нэг акшн кино гэхээр за жишээ нь одоо фантастик ах нарыг бид нар одоо ингээ буушитэн бариад угаасаа тэр хүмүүс анхдагч дээр гоё хийц учраас бид нар шууд буушитэн бариад эхлүүл бас нэг тийм жоохон үзэгчдийн дунд ч мөрөөсгөл ойлголт гарах тал гарах байх. Юугаар ялгарч болох вэ гэж хоорондоо ярилцсан да. Тэгээ бид нар анх контентоо хийж эхлэхдээ сошиал дээр контент хийж эхлэхдээ ч гэсэн ер нь бол тулааныг нэлээд барьж хийдэг байсан. Ер нь за хэдүүлээ тулаанаараа гоё ялгарцгаая. За гоё тэ одоо төрөл төрлийн стантын скилтэй жүжигчд бас байж болох юм байна шүү гэдэг юмыг гоё харуулцгаая. Би хаагач гэсэн гоё хөгжүүлээ. Байнгын тулааны бэлтгэл хийцгээе. Фитнес жимээр явцгаая. Өөрсдөө эрүүл бай гэдэг юмыг л маш их баримталж. Тэгээд энийг нэг бусад продакшнуудаас арай ондоо байж болох юм болов уу гэж л сонгож барьж авсан да. Монголд гэтээ яг юм одоо martial art гэдэг нь шүү дээ тий. Дан юм тулаантай одоо та хэдих шиг юм тулаантай 100% бараг тулаантай тийм кино байгаа гэж хэлсэн шүү дээ тий. Ийм кино юу байдаг үлээ? Айгаа хөө тэгтээ сайн санахгүй л байна. Байхгүй хаа. Бараг байхгүй хаа. Буу ер нь Монголын акшн кинонууд ч ерөөсө буу ороод ирдэ шүү дээ. АК гар буу мар буу гэл янз янзын буутай буудалцаал хэлдэг. Тэгэхээр нөгөө нэг юм буу юу нь бол буу харагдаагүй шүү клипийн трейлер дээр тий.
Яг байгаад байх л та. байгаа. Тийм. Гэхдээ яг нөгөө тулаан дээрээ суйрлж бүх үйл явдал явж ах шиг байлээ тий. Тэр надад айгүй таалагдсан. Би нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт биш энэ 7 хоногт яг нөгөө нэг танаа трейлерыг өнгөрсөн 7 хоногт харчаад энэ 7 хоногт яг нөгөө нэг би нөгөө нэг 7 хоног болгоны базаа хийдэн штэ. Тэр базаан дээрээ би яг трейлерийн реакшн хийгээд үзэхгүй байгаадсан байхгүй. Тэгээ нэг за зодонтой кино юм байна да. Тэгээ нэг зодонтой кинонод байдэн штэ л явахны юм бодоо байжгаад яг трейлерийг үзсэн чи би бүр ангаас фүү юу вэ? Ямар тэр нөгөө нэг баахан залуучууд зодтолт гээд ингээд зогсож явах дөрөв талд нэг багтай дөрөв хөрмөхөр зогсож чинь ямар зөв юм бэ? Тэр дөрөв бол нөхдүүдийг одоо хянагч нар байгаад ах шиг ба штэ нэг өсөндө тий. Миний ойлгосноор бол тэгээд наадууд амар их тэр трейлерыг үзээд энэ киног өстой үзхийсэ гэсэн маш их тийм хүсэл төрсөн. Тэгээ би тэрийгээ бол базаан дээрээ бол сайхан яг үнээр нь хэлсэн. Тэгсэн чинь дидээс хидийг авсан юм бэ л гэдэлээ. Мөнгө аваад тэгэж өгөөд мөнгө өгч байхгүй дээ. Би тэгээд шинээр гарч ирж байгаа одоо энэ залуу найруулагч залуу жүжигчид одоо залуу продакшн трийг дэмжих зүгээр амар дуртай яг үнэхээр сэтгэлээрээ дэмжих дуртай болохоор та хэдийнхээ киног үзээ тэгээ би дэмжиж байгаадаа бол биш зүгээр надад амар таалагдсан учраас би өнөөдөр өөрөө ч уурлаа. Баярлаа. Тийм. Гэхдээ манай подкаст бол чи бол мэдхэл бах те киноны хүн юм чи уламжлалтынхаа дагуу явна. Асуудаг юмнуудаа бол асуугаад явна. За Deed Production-ы хамгийн анхны одоо өргөн дэлгэцийн бүтээл одоо нэгсэндээ theatrical release болоод энэ мөнгөний дүрм гэж кино шүү дээ тий. Би ингээд бичээд базаан дээрээ ярьсан чи хүмүүс анхных нь биш дээ л тэгээд л өөр нэг нууц кино байгаад нөө. Нууц ч биш үү. Нууц гэдэг ах юм юу ах вэ зүгээр одоо жишээ нь энэ яг ингээ ярангуут манай production-ы одоо манай Deed community-гийн одоо яг юу одоо үүсэлтэй бидний анхны нөхөрлөл одоо ах トゥ угийн гоё оюутан байх үеийн гоё юмнаас л яригдчих эхлэх байх л та. За 19 оны намар би хамгийн анх CTX сургууль жүжигчний мэргэжлэр орсон. Монгол Улсын гавьяа жүжигчин сан одоо Лавгагийн Димэдбатар гэдэг хүний шав болж CTX сургууль жүжигчнэр элсэж орж исэн. Тэгээд намайг нэгдүгээр курсэд ороход одоо манай энэ Тод баяр, Ямаранц, Бэлгүүн, Ариун Эрдэнэ за энэ хүмүүс маань одоо манай дэд 3 дугаар курсын ах эгч нар байсан. Тэгэл ороод одоо бидний хамгийн анхны гэж хэлж болох одоо уран бүтээл гэх юм болов зүгээр оюутны ажил бол Бротино гэдэг тайзны ажил хийжсэн бид нар. Тэгээд нөгөө нэг сургуулиудын дунд нөгөө Swiss City Космоцийнхны дунд болдог нөгөө нэг хүслийн тайз гэдэг одоо физический тэмцээн болдог байхгүй юу? Одоо нөгөө хөдөлгөөний тэмцээн хөдөлгөөний хичээлийн тэмцээн тэн дээр гар түрүүг хутгатай гар тулаан гэж идэг. Тэрэн зориулж бид нар Бротино хийгээ. Тэгээд тэн дээр төрүүлж исэн. За. Тэгэл энэ хүмүүсийг ингээл дагаал явсан. Тэгэл төгсөн төгслөө ах нартайгаа цуг юм ийсэн. Хүн үздэг ч үе байсан, үздэггүй ч үе байсан. Тэгэл ер нь бол одоо анхны кино, анхны юм гэдэг тэнгууд одоо Deed гэдэг өмнө нь бид нар хаалга гэдэг нэртэй байсан. Нэг хаалгыг онгоолгоод хаахад нөгөө боломж нэгддэг гэсэн утгатайгаар би биэндээ өгж исэн. Одоо өөрсдийнхөө ингээд продакшнда өгж исэн нэр. Тэгээд Deed гэж нэрлсэн нь ах нар маань 4 дугаар курст байхад би 2 дугаар курст байхад Deed гэд 10 ангитай цуврал хийжсэн. Инээд минь зүгээр л хөнгөн хүмүүс үзэх байх гэд Facebook дээр хийгээд ингээд яадаг. Тэгээд тэгсэн тэрийг хүн үзээгүй. Тэгэл хаалга гэдэг нэрийг өөр нэг газар патентлуулаад авсан байсан. Тэгээ бид нар дээрээ явсан. Тэгээ одоо ингээд дээрээ болсон. Тэгээд төгсөөд манай ах нар оюутан байхдаа ярьдаг байсан зүгээр л нэг ийм тайхтай тэнд нэг ийм эвгүй нөхөр байдаг хоррор триллер төрлийн киноны идея байсан. Тэрийг зүгээр л оюутны ажил болгож хийж ирсэн. Тэгээ бид нар IPTV-гээр цацж ирсэн. Тэрийг л хүмүүс ярьдаг байх. Тийм байна тий. Одоо байд юм уу IPTV-ийн байхгүй. Устцсан байл. Тийм үү. Би бол ерөөсөө харж байгаагүй. Тэгээд шинэ жилийн холбогдлолтой бас нэг контент хийж исэн. Тэгээл би оюутан байхад ах нар маань төгсөө гарцсан. Марцсан байсан үед. Тэгээд тэрнээс хойш одоо яг итэвхтэй 2023 оны зунаас хойш юугаа хийж агаад social content-о битүү хийж агаад тэгээд энэ киногаа хийсэн гэсэн энэ жил.
Тэгэхээр ер нь бол би бол ер нь аль ч утгаар анхны гэж одоо энэ мөнгөний дүрм гэдэг киног хэлэхэд бол болох юм байна гэж бүр ойлголоо. Яагаад гэвэл энэ киног хийхийн тулд бусад энэ та хэдийн хийсэн контент одоо бусад одоо тий кино бүтээлүүд чинь одоо энэ киноны замыг л засаж явж исэн байж тээ ер нь бол тий. Тэгж өнөөдрийн одоо би бүр ингээд Facebook дээр тэрийг анх олж хараад би та хэдийг яг үнийг хэлэхэд бүр контент ичиж үзэж байгаагүй сошиалын ягаад гэвэл яг тиймэрхүү нэг үзээд идэггүй. Тэгээд угаасаа кино л үздэг учраас тэгээд яг энэ трейлерыг хараад юм баахан ерөөсө харж байгаагүй хүмүүс гараад ирвэ гээл. Тэгэл хамгийн гол нь одоо нэг харж байгаагүй гэдэг нь яг нэг залуу одоо шинэ уран бүтээлчдийн анхны ийм театрын бүтээлч байна уу, IPTV ч байна уу нэг тийм сэтгэл төрдгөө шүү дээ. Ер нь бол ихэнх нь яг нэг тийм дундчлээ те. Энэ мөнгөний дүрм бол трейлерээс нурууны ус босгож ийлээ шүү. Би яг зөвхөн эхлэлээр тавиал эхний 10 секундээр воо гэл нэрээстэй яг өөрнөр орилсон нэр яг үнийг хэлэхэд Дөрөв та нөгөө тэгж хэллээ шүү дээ. Бүх юмны талаас анхдагч гэж хэлж болох үс гэд. Тийм би бас наадах чинь яг хүлэн зөвшөөрч байна. Ягаад тэгэхээр бид нар энэ кинон дээр угаасаа анхны удаал бүх зүйл дээр мэрэгжлийн хандаж ажилласан. Бүх зүйлийг яг одоо нэг арга зааж, халтурдаж биш. Тэ бид нар тулааныхаа төрөг, тулааныхаа одоо юмнуудыг бас өөрсдөө тавьж болохоор байсан. Гэтэ заавал мэрэгжлийн хүнийг авч хийлгээ. За ингээд бүгднгийн мэрэгжлийн юм дээр ингээд суйрлаад ажилласан учраас яг анхдагч гэдэгтээ бас их хайртай байгаа. Тэ яг зөв. Угаасаа мэрэгжлийн бүх зүйл дээр мэрэгжлийн байсан гэдэг нь бол харагдчихжээ. Надад зүгээр ерөөсөө юм харж байгаагүй юм залуучууд ингээд трейлер дээр ингээд гол дүр нь байгаад байгаа нуртал ингээд амар тийм сонин юм шинэлэг байсан бохгүй. Одоо тиймэрхүү кинонууд дээр чинь дандаа л одоо олонний танил од хүмүүс л зодтолцчихдаг үстэй. Одоо үдийдвэл те тэгэхэд нэг огт харж байгаагүй огт танихгүй нэгнийхэн ч нэрийг мэдэхгүй тийм хүмүүс ингээд тэр амар зөвүүн киноны гол дүрийг бүртгүүлсэн байгаа нь бол за би зүгээр шууд энэ эдийг подкастаар өрж ярилцсанаа. Яг юм залуучууд гараад ирв. Хаанаас гараад ирв? Юм залуучууд тэгэл ярилцгийг амар хүссэн. За ер нь акшн триллер гэдэг байна шүү дээ тий. Та драма ч хэлж болох байна. Тийм мэдээж тодорхой хэмжээний драма бол байгаа ойлгомжтой тий. Та одоо бие хаагаа хөгжүүлээд бүгдээрээ тулааны урлагаар хичээлж гин гэж байна тий. Цаашдаа бас ер нь бол нэг иймэрхүү нэг маршал арт төрлөө бариад явах гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Тийм янз янзын төлөвлөгөөнүүд байна. Одоо цаашдаа ахаад хийх биднэрт төгснөөсөө хойш одоо мөний дүрм киног хийх хүртэл яг өөртөө хийгсэн одоо акшн триллер төрлийн 5 яг зохиол бэлэн гарсан байгаа. Оо тийм үү. Тийм тэгээд тэндээсээ нэгийг бид нар за энэ маань л бест болно гэд нэгийг яг гогдож татаж гаргаж ирж энийг хөгжүүлээ, энийг уран бүтээл болгоё гэд тэгээ энэ дээрээс жил гарны хугацаанд зохиол юм ярилцаж сууж бичиж тэгэж явж байгаа. Тэгээд 5 сарын сүүлээс эхлээд бид нар продакшн ажил буюу зураг авалт эхэлсэн. Тий. Постероо бүгдийг өөрсдөө яг санаачилсан уу? Тий. Би тэр нэг ямар постер ч хараад лээ. Бүр трейлер чи үзэхээс өмнө би нэг постер харсан аах. Тэгээ би доор манай 2 дүрийн постер байгаа. Нэг юм саарл ус мүстэй. Нэг нь зөвхөн постер байсан шүү дээ тий. Тий. Постер мастерд бол бас гоё лээ. Ерөнхийдөө нөгөө нэг энэ кинонд чин сэтгэлээсээ хандсан байна гэдэг чинь бол нөгөө харагч илээ. Манайхан ч нэг кинон гайгүй болсон мөртлөө постер нэг хогийн байд шүү дээ. Нэг зарим нэг хулгайн постер угаасаа ойлгомжтой тий. Тэгэхэд нэг юм бүх юм уулнаас нь орой хүртэл яалтч үнэ сэтгэл шингэсэн харагч илээ. Одоо тэгээд би бол бас үзэгчдийг бас энэ залуучуудыг дэмжиж гоё киног нь үзээсэй гэж хүсэж байна. Би бол надад та нар урилга өгнө гэж тэгсэн шүү дээ. Би юу яах вэ? Урилгаар кино үзэхгүй. Зүгээр өөрөө мөнгө төлөөд үзье. За. Их нэртэйгээ очиад заа. Тий. Манайхан киноныхан угаасаа баг бүгдээрээ урилга өгд юм уу? Тий. Ер нь бол та хэдийн кино бол би яг нээлтийн өдөр нь зүгээр өөрөө мөнгө төлөөд би одоо та хэдийг тэгжил дэмжиж жоохон гарсан тий. Тийм тэгээ мэдээж би үзээд одоо трейлер үзсэн сэтгэл нэг өөр байгаа тий. Одоогоор бол амар өндөр амар хайптай байгаа тий. Кино бүтэн үзээд харин миний урмыг битээ углаасай л гэж хүсэж байна да.
Бид нар ч гэсэн ер нь бас яг тэгж л бодож байгаа. Хүмүүс үзээд хоорондоо тэгээд өдөр болгон уулзаал ярьдаг юм. Ингээл яг release date ойртох хүртэл ингээл өдөр болгон бүм Сандраал байна тий. Тэгээд дээрэс нөгөө нэг ажлууд ингээ овоорцсон. Тэгээд бид нэр өөрсдөө л ингэж байгаа юм. Тэгэл хүү хай гээл тэгэл. Гэтэ трейлернээсээ нэг зүрхгүй байх гэж найдаж байна уу. Тэгээд бид нар ч гэсэн бас томлолол тавьсан тий. Ямар ч байсан тэгэл үзэл ревю бичнэ. Тэгэл би чинь нэг кино таалагдахаараа нөгөө киногоо ноолол эдэн шүү дээ. Ер нь бол ноолол бичээд таалагдахгүй бас ноолол. Тэгэхээр аль нь болох нь харцааж тий хэдүүлээ. Тийм. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань ивент дэгч Gourmet гэдэг компани Pipa Bro тэгээд ямар ч байсан Монгол хүн байна те хэрэг уухгүй ч гэсэн би ямар ч байсан ийгээ тавьсан байгаа тэгээд амсаад үзээрэй. Тийм тэгээд хоёлоо одоо гоё подкастынхаа уламжлал руу орно. Ямар ч байсан шинэ кинонд амжилт хүсье. Баярлаа. За сүүлд ямар кино үзээд нэх гоё сэтгэл хөрөвдөө. Хувьслалын аминчийг хамгийн сүүлд үзсэн бол би IPTV-д театрт гарч яхад амжаагүй байхгүй. Аа. За амж Substance-ийг үзсэн юм. Ямар санагдав? Бүр ингээд ямар гоё юм үзчихвэ гэсэн юм бол Substance байсан. Амар байсан тий. Үнэхээр гоё байсан. Солиот байсан. Тэгээд төгсгөлийн эргэлт гэж нэг тэрийг хэлдэг юм тий. Яг өөрийнхөө алдрын тавуу шуун дээр ингээ өөрөө цараагаар очиж дуустдаг. Топлан тэр солиот тий. Тэгээд нэг юм хэлээд байгаа байхгүй эмхтэн хүний гоо үзмж гэдэг бол цаг зуурих энийг нөгөө нэг энэ бол ирэх цагтаа ирээд явах цагтаа явдаг энэ гоо сайхан гэдэг зүйл те. Энийг удаан барих нь өөрөө бас аюултай гэдэг бас нэг санаа хэлээд байна те. Зүгээр л жам ёсоор л хөгшрий. Зүгээр жам ёсоор хөгшөр. Тэ өөрөөрөө л хөгшрий. Сайхан уусаал хүн гэдэг төрөл зүйлийг олоод төрсөн юм чинь хүн төрөл гэдэг төрөл зүйл ямар оршихуйтай байх ёстой яг тэр оршихуйгаараа л амьдрах хэрэгтэй юм байна л гэж би бодсон тэрийг. Чи ерөөсөө гаж буруу байх гэж хичээ, бусдаас өөр байх гэж хичээх юм бол тэгэл блөө болчих юм байна. Тийм. Тэгээд нөгөө нэг ямар ч одоо тэр Sparkle гэдэг дүр байдсан шүү дээ тэр юмхтэн Оскарын шагналтай тийм жүжигчин хүн байсан байгаа байхгүй юу? Тийм байсан. Тэгээд эцэст ямар ч од байсан цаг нь ирэхээр ингээд залуу үедээ ингээд дарагддиимаа гэдэг бас тэр өөрийнх нь нөгөө биеийг ингээд харуулад байгаа биз дээ. Тэгэд нэг юм параллел юм амар зөвөн байгаа тоххой. Demi Moore гэдэг жүжигч өөр амар жүжигч юм байл те. Бацсан багт. Одоо нөгөө нэг аав нарын үеийг, ах нарын үеийг бүгднийг крашлуулж исэн хүн. Тэгснээ одоо ингээд ахаад жоохон хөгшрөөд тоглосон дүр нь хүртэл өөрөө тийм дүр гэдэг юм. Яг тэр продакшны гадна талаас болон тэр продакшны дотор байгаагийн ингээ параллелдад харахад амар сонин юм давцал марк юм байсан бохоо. Тэгэл ямар зөвүүн найруулагч вэ? Ямар солиотой сонголт вэ гэж бодож ирсэн. Тэр Anora гэдэг киног үзсэн үү? Стриптиз чинь хүүхэн нэг цаалаад дурлаа. Тэр чинь тэрний одоо гол дүрийн жүжигч Mickey Madison, Demi Moore хоёр өрсөлдөөд Mickey Madison ч Оскар авсан шүү дээ. Тэгсэн. Гэтэ би бол Demi Moore-ыг авах байсан гэж харин солиотой байсан шүү. Кино өөрөө бүр Канын кино наадмаас шилдэг фильм скрипт авсан байсан баха. Тийм. Тэр төгсгөлд нь ингээд залуу биеийн ингээс ирчихэж байгаа. Одоо бол хүмүүс үтцсэн л бах тий ихэнх нь. Тийм. Гэтэ чи энэ тэр залуудгийнх нь эмэгтэйх нь нэр нь хэм билээд юм. Люси юу лээ? Сүү. Сүү одоо тэр Sparkle хоёрыг чи яг нэг сүнстэй нэг хүн гэж бодож байна уу? Хоёр өөр хүн гэж бодож байна уу? Тэрийг харин ерөөсөө би тэгж л утсан шүү дээ. Хамгийн сүүлд Сүү өөрөө ингээд бие даасан болоод гараад ирсэн шүү дээ. Тэнгууд тэр бол яг Сүүг өөрийг нь бие даалгаж байгаа нь найруулагчийн шийдлэл байсан баг. Энийг хүн болго өөрийнхөө л хараг. Магадгүй Sparkle-ийн дотоод одоо нөгөө нэг за чөтгөрлөг талыг нь Сүүгээр харуулах гэж хичээсэн болов аль эсвэл нөгөө нэг шунал ихтүүл шулан болно гэдгийг шунал нь өөрөө Сүү юм болов гэдгийг аль тал руу нь Аригун гэдэг хүн ийшээ харж болно, Wasco гэдэг хүн ийшээ харж болно гэдгийг л найруулагч голоор нь ингээл өнгөрүүлэл хайсан байх л гэж бодсон. Сүүг сэрцэн чинь чи өөр шоконд орсон уу? Тийм амар гоё юмсан. Хоёр хүн хоёулаа ингээд өөдөөсөө хараад ингээд зогссон байгаа. Тэр яг тэр момент хүртэл тэр хоёрыг нэг л хүн гэж бодож байсан шүү дээ. Тэ нэг сүнстэй, нэг бирүүгээ өөрөөр бирүүгээ шилжээд ийн гэж бодсон. Тэгсэн чинь найруулагч зүгээр ингээд тоглоо хийцэн тэ. Одоо ч би нэрээ одоо ч боддог шүү нэрээ чи бол айгу гоё кино үзсэн байна. Тэгээ бас
нөгөө нэг агентлагийн захирлын ингээд shrimp идээд хальсыг ингээ ялгаад shrimp идээд байж идэх хэсэг өгдөө шүү дээ. Бас амар disgusting харагддаг шүү дээ. Тийм. Бас тэнд амар том метафор зүгээр миний олж харсан л юм. Тэгэхээр хүн амтан энийг олж харсан юм болов тэр shrimp-ийн өөрөө sparkle. Shrimp-ийг ингээд идэхдээ хальсыг ингээ хальслаад илүү гарсан сүүлийн ингээ дастаад хайж ийн гэдэг нь sparkle-аас авах юм авц одоо ингээ хайж байгаа гэдэг юмыг би зүгээр тэр shrimp-ийн дундаас олж харцсан байхгүй. Бас байж болох юм тий. Тэгээд идж байгаа мэдж байгаа амар заваатай тэр нэг саунд нь бүр амар байсан тий. Тэр нэг юм зориуд дээр нэг юм хэрцгий идүүл идсэн шүү дээ тий. Ингээд нэг амруугаа жихээл. Тэгэл би бас зүгээр ингээд амар таалагдсан киногоо Instagram дээр зүгээр story хийгээд хүн уншны уншихгүй тэрэлж үзгээ зүгээр хайж бичдэг. Тэгэхдээ review маягийн юм уу тий. Тийм жижигхэн сэтгэл бичээл орхичтэй. Тэрэн дээрээ би хүмүүст үзгэж бод зөвлөн бас битгий үзээрэй гэж зөвлөн. Үнэхээр шижигэн кино бас үнэхээр үзэсгэлэнтэй кино гэж бичсэн. Тэ. Яг тийм л сэтгэл төрсөн. Яг үн тэр төрлийн киног үзэж чаддаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Хит мэдрэх тий. Body horror та бүр яг нэг 80-90-ад оны body horror шиг бас төгсөлийн тэр нэг monster суй нэг жоохон тийм бол monster суй яг fly шиг харагдчихлаа. Тий, яг fly шиг нэрээ тий. Яг ийм fly шиг харагдчихсан. Окей. За. Сайхан ярьж шүү манай Vasco ч. За, манай Vasco өөрөө ер нь одоо жүжигчин хүн шүү дээ, найруулагч хүн. За, гэтээ хоёулаа жүжигчин талаас чи яриа тий. Ер нь ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ? Эсвэл мөрөөдөлтөд хүрсэн явж гинөө? Жүжигчин болгоно нэг юм мөрөөдлийн нэг юм уулын оргил байдаг шүү дээ. Оргил дээр нэг дүр байж идэг тий. Чиний уулын оргил дээр ямар дүр байгаа вэ? Одоо л яг хуу бүгд нэг ахнар махнар өөр хүмүүсийг ингээд сонсоход гоё Монгол баатрын дүр гэдэгтэй яалтж байхгүй. Угаасаа л Монгол эрэгтэй жүжигчдийн хувьд бол гоё Монгол баатрын дүр гэдэг бол солиотой гоё. Гэхдээ надад Great Gatsby шиг дүр нэг тийм нэг mystery ноёнтон тэгснэ мангар лүүзер. Үнэхээр лүүзер хүн штэ. Gatsby бол өөрөө тийм л яг нөгөө нэг ийм дүрийн дотоод юм гэдэг талаасаа ч тэр Great Gatsby үзээд би амар өрөвдөжсэн бохоо. Яа хэл гэж бодчихсон. Тэгэл ер нь Great Gatsby шиг дүр байвал гоё хаа. Миний хувьд л. Тэгээд бас тэр Mongolian Warrior төрлийн дүр. Одоо Холливуудын кинон дундаас хамгийн одоо нэг монголчуудын илтгэр гүндүүгүү сайхан Монгол ирг гэдэг шиг дүр бол одоо нэг Once Upon a Time Hollywood-ийн Cliff Booth-ийн дүр тий. Тэр нэг юм Монгол сүнстэй нөхөр байгаа гэдэгтэй нэг байгаа байдал нь зөөр нэг чийл баг тий. Хиппиг ингээд ингэж жагаад дэвсээд байгаа шүү дээ. Тэр хүн бол тэр дэвсэлд бол тэгтээ Тарантиногоос л гарна. Тий. Тарантиногийн кинонууд угаасаа гоё л да. Тэр Hollywood Once Upon a Time in Hollywood ч юм бол ер нь бол нөгөө Hollywood-ийн алтан үеийн төгсгөл шинэ үеийн эхлэл үеийг зүгээр л харуулахыг зорьсон түүнээс нэг амар юм санаа шийдэл юм байхгүй зүгээр чийлрээд энэ дээр ингээд хямраараа гэсэн юм юусоо олж хараагүй зүгээр л тэр цаг үеэр л хүмүүсийг аялуулахыг хүссэн тийм кино. Миний одоо хамгийн дуртай кинонуудын нэг яалтчгүй. Hollywood-ийн кино нэрээ яг ингэж тийм байна. Ер нь алтан үеийн одоо тэр Golden Era-гийн тэр Америк тэр хиппичүүдийн тэр эд үеийг авч ирсэн тэр үе өөрөө тэр чигтэй амар гоё тий. Ер нь бол ингээд үзэхэд тий. Бас амар шал ондоо culture байдаг. Тий. Тий. Дээрэс нь Quentin Tarantino найруулагч өөрийн шийдэл байдаг. Тэр бол түүхийг говьлдог тий. Зориутаар одоо жишээлбэл Sharon Tate чинь юу меншнийхэнд алуулсан шүү дээ. Алуулсан тий. Тийм тэгэхэд Тарантино найруулагч бол аварж байгаа. Тэгээ авраад хиппинүүдийг ухуулээд тусахлаа. Эсрэгээр нь болгочих жоох байхгүй тий. Тэгэхээр Монголд бас ийм кино байвал гоё тий. Бид нар яагаад тийш тий. Эн чин ийм түүхэн үйл явдлыг говьлсон. Гэтэ эн чин бас яг түүхэн үйл явдлаас сэдвүүлсэн л кино байгаа шүү. Яг түүхэндээ амьдарч исэн хүмүүс байгаа даахгүй бүгдээрээ тий. Монголд ч гэсэн иймэрхүү кино хийвэлсэн амар гоё яах. Inglourious Basterds дээр хүртэл Гитлерийг зүгээр л амар санаа алж тий. Тэр хүн яг үндэ амьдрал дээр яач ч үсэн. Тий, амиа оруулж өгсөн шүү дээ амьдрал дээр. Тэгэхэд Inglourious Basterds дээр бас л өөрчилсөн. Тий, шал ондоо өхөлтэй байсан. Тий, тэгэхээр нөгөө нэг түүх бол Quentin Tarantino найруулагчийн хүснээр өөрчлөгдөж байгаа байхгүй тий.
гоё нэрлэгч л да. Яалтчгүй гоё найруулагч. Тэгээд яг үздэг хүмүүс зөндөө байгаа л баг. Гэхдээ эндээс зүгээр авах юм бас байгаа байхгүй. Бид нар заавал түүхэн киног түүхэн одоо жишээлбэл хятадууд Ip Man гэдэг. Ер нь бол Donnie Ip Man-ыг Ip Man бол Donnie шиг хүн хизэж байгаагүй байхгүй. Зүгээр л нэг жууны зэрэг зодож модоод. Тэгэхэд түүхийг өөрсдийнхөө талд ингээд тэр дүрээ бүр ингээд дэлхийн хэмжээний дүр болгоо ичиж байгаа. Тэр хүнийг тэр бодит хүнийг дэлхийн хэмжээ тэр хэн байсан бэ? Зүгээр бүрслэгийн багш л байсан нэг юм туранхаа өвгөн л байсан байхгүй. Бид нараас яг наадах чинь байнга наадах чинь ямарж ярьдаг хоорондоо. Тэгэхэд бид нар түүхэн кино хийхдээ дандаа яг түүхээр нь баг дордуулаад тэр нэг пагам дулам гэдэг нэг кино байна. Заавал яагаад тийм муухай харуулад байгаа. Тийм муухай байсан ч гэсэн тэр хүнийг арай дээшээ гоё харагдуулж болно шүү дээ. Сэхэтүүний ихнэр байсан. Тэгэхээр тэр чинь бүр ингээд бүр шалбаагтаа хутгаж хайж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр бид нар зарим түүхийг хүснээрээ өөрчлөх боломжтой гэдгийг энэ Америкийн найруулагч нар, Хятадын найруулагч нар харуулад тахт бид нараас тэндээс жоох юм суралуугаа сурхаар та тий. Ялтчгүй тийм ээ тийм Ip Man бол ялтчгүй. Би одоо Donnie ч тий хайшаа би хичнээн хүн зодоод байгаа юм би тий. Сүүлдээ нөгөө нэг Ip Man чинь бүр юм орчин үеийн юм шиг болоо явцсан шүү дээ тий. Физикл хөдөлгөөн жоох юу болж молоо. Тийм болсон л та ялтчгүй. Окей, за тэгвэл Васкагийн хувьд ямар киноноос шууд татгалцах вэ? Ямар дүрээс? Ер нь болж өгвөл яг өөрөөс гадна надаас шал өөр ингээ уншихад надаас шал өөр хүн байгаа тохиолдолд аль болох ажиллаж үзхийг л бодох бах та. Тийм бах те жижигч дээр бас нэг дадлага нэмэгдэн, туршлага нэмэгдэн, бас нэг өөрөөсөө өөр хүнийг аваад ажиллаж байна гэдэг чинь бас би нэг шинээр судалгаа хийх хэрэгтэй болж байгаа. Би ахаад эндээс нэг шинэ юм олж explore хийж ингээд сурж авна гэдэг миний хувьд амар гоё. Яг уу эротик кинонд одоохондоо бас арай ингэхгүй ингэхгүй баха. Тэ эротик кинонд одоохондоо тоглохгүй баха. Тэрнээс бусдаар бол сонирхол татж байгаа тэ жоохон nerd guy-ийн дүр ч юм байвал усгал баха. Тэ. За Deed Production-ийн хувьд нь за 6 хүн багстэй 6 гишүүнтэй гэсэн үү? Одоо яг нэг эмэгтэйтэй байсан шүү дээ. Тий. Тэгээд арын албанд ажилладаг бас байгаа. За 6 гишүүний гоё давуу тал, сул тал. За сул тал нь цаашаа зөв нэг өөр ингэсэн өрмөц өөр скиллтэй хүмүүс өнөө бүгд яг адилхан хүмүүс байгаа нь. Мэдээж өөр скиллтэй. За ямар хин ямар нэг гоё нөхдөг хүмүүс байгаа. За одоо ингээл за кинон дээр гээл жишээ нь тэгэхэд за одоо манай Ямранз гэдэг гишүүн байгаа. Одоо таны нөгөө нэг солиотой постэр доор нь комент бичсэн байсан шүү дээ. Тэрэн дээр байсан улаан үстэй нэсэн шүү дээ. Тэр залуу ч н одоо манай киноны одоо машин, мас, мото тэр хүмүүсийг ингээд хариуцж аваад цуглуулдаг гэдэг шиг тий. За одоо бид нар сошиал контентн дээрээ ярихад манай бэлгүүнэ гэж жүжигчин одоо өөрөө зураг аваад монтаж хийдэг. За. Тий. Тэгээд мэдээж манай эмэгтэй гишүүн бол гоо үзэсгэлэнтэй сайхан тэрүүгээрээ ингээд мэдээж хайрлуулаад байж байгаа. Дээрэс нь бүх одоо юун дээр бичлэгэн дээр тэр хүн байнга ордог. Тэгээ одоо ирчүүдийн хувьд бол бид нар чинь ингээд сөөлжлөө явчих шүү дээ. Тэгэл тодоох дээр үед гэвэл за тодоох бол тулаан арай ингээд жүжигчдийнхаа одоо тоглолт марк наадхаа хөшөө ингэчүүл яа гэдэг юм барьдаг. Тэгээ ийм л би өөрөөсөө ингэсэн ингээд онцлог шинж чанартай л нэг баг залгаж үрцэн дээ. Бүгд жүжигчд тэнгуүтэ бүгд арын албан дээр болохоор бүгд өөр ингэсэн хариуцдаг ажилтаа тэрийг яс маш сайн хийдэг. Би Facebook дээр ингээд таач яж дийдний хідэн ширхэг хийтэй байгаа юм бэ? 5 юм уу? Би одоо тэр хід юм мэдгүй зүгээр л дийд гэл хідэн чийтэй битсэн л тандаа гарч ирээд л шүү дээ. Амар олон байгаа. Нөгөө хүүхдүүд ингээ нээгээд манай бичлэгийг хуулж аваад тавиад идэг. Тийм үү. Гэтэ танаа яг оригинал аккаунт ч юм бол гарч ирж илээ. 600 хэдэн мянган дагагчтай нэг ба. Тийм. Тэгэхээр 600 хэдэн мянган дагагчтай ч нөгөө тэгээ шууд даралж байгаа байхгүй. Тэгэхээр би хідэн дийдтэйг нь мэдгүй болохоор одоо юу гэдэм болоо гэж зүгээр дээ үсэг тэгэл гэж байгаа дээтэй ч л гарч ирж илээ. Тэгэхээр ямар ч гэсэн нэг Facebook-ийн хайлтын алгоритм дээр бол дийд нь бол хідэн ч үсгтэй байсан данаа бол гарч ирдэг болсон маш эн чинь бас амар том амжилт байгаа байхгүй тий. Яг хоо сошиал дээр 600 мянган дагагчтай байна гэдэг чинь амар байгаа байхгүй. Ер нь бол гэтээ сошиал контент хийдэг хүмүүс одоо зөндөө байна штэ. Киногаараа гэдэг утгаараа та хэд бол миний хувьд бол шинэ
ийм production гэсэн үг. Тэгээ шинээр гарч иж байгаа учраас чинь би одоо ингээд хамгийн анх манай подкастаар ороод тий 3 жилийн дараа 5 жилийн дараа амар мундаг ийм залуучууд фантастикийн шиг болцсон байжгаад одоо нэг Wasco бүр rookie байхдаа Аримахын подкаст орж илоо. Тэгээ танилцчихлаа үзэгчтэй гэдэг утгаар би бас надаас амар гоё биелгшээлтэй гоё юм. Баярлалаа. За одоо миний асуултуудыг бол мэднэ сте. Монголын хамгийн underrated кино, overrated кино чиний хувьд юу вэ? Гэр бүлийн хайрлын гэрлүг брэнд. 2004 онд нээлттэйжсэн хадаг. Хадаг. Бэлэг найруулагч Монголын найруулагч хоёрын хамтарч 2004 онд хийжсэн хадаг гэдэг кино байна. Манай өвөө тоглож ирсэн шүү дээ. Цэцэг Бямбагийн анхны кино бах баг тий. Тий. Амар Яг зөв. амар эвгүйсэн. Эвгүй кино. Жохон бахта нэг үзчихсэн. Чи уран зөгнөлт кино байгаа дээ шүү дээ. Тэгээд одоо нөгөө нэг монголчууд хит их аж үйлдвэрлэл тал руугаа ингүүл өөрсдийн гэсэн үнд зүйлээ алдна гэсэн юмыг л би ойлгож ирсэн л доо. Эхлээд нэг жоохон бахтай үзчихэд тэр нэг ямар ч жүжигч юм бэлээ нэг эмээ нөгөө нэг ингээд шил ингээд газар ингээд хаглаад идэх нэг хэсэг нь үүдэн шүү дээ. Тэрийг би үзчихэд амар айжсэн бохгүй жоохон бахт үзчихэд. Тэгээд саяхан эргүүлээд би нэг хаана л явж байхад нь шууд бүр ихнээс нь тавьж хагаад. Тэгээ нэг үзчихэд ахаад шууд араас нь ухсруулж нэг үзээд тэгээд дараа нэг дунд хүртэл нь үзээд хөө энийг яагаад монголчууд өөрсдөө сайн мэддэггүй болов гэж бодсон. Одоо нэг гоё бичлэгтэйг нь одоо IPTV-д байршаасаа тий тухайд бол бас алсан штэ хаадаг чинь. Амар шсэн. За яста амар гоё кино нэрлэлээ. Дээрээс нь хинч хэлж байгаагүй. Бэлэг найруулагч нэрийг мартчихсан туучлаар. Тий. За хадаг бол underrated кино. Тий. За гоё сонголт энэ. Дараагийн overrated. Энэ нөгөө нэг юу гэдгийг штэ. Өстө очлаарай. Харин цуслан нандин нас мас гэдэг кинонууд байгаад идэв ш нөө. Ийм хүүхдүүдтэй хүүхдүүдийн гэх юм уу? Хүүхдийн кино юм уу? Тий, харин цуслан гэснээр тийм нандин нас мас гэсэн кинонууд байдаг штэ. Мэдхгүй. Тийм кинонууд амар олон хүүхдүүд үздэг юм байна. Айгүй их. За. Тэгээд юу нь болохгүй байна? Яг уу би яг нэг бүтэн үзэж байгаагүй л дээ зүгээр асар их хүүхд би ингээд нэг ангийн чөлөө 20 минут 25 минут нэг хальт үзэхэд яг тэр хугацаанд бол нэг хүүхдэд хэрэгтэй ч нэг юм байхгүй байгаад байгаа юм шиг харагдааг байхгүй. Гэхдээ би яг нэг бүтэн үзээг учраас мэдгүйгээр ингэж хэлжиж магадгүй уучлаарай. Окей. Яа нэр нь яг юу гинэ? Одоо нэг хайрын цуслан тэгээ бас нэг юм нандин нас мас цуврал юм уу? Тийм. Цуврал байгаадсаа нэг хүүхдүүд кампт очоод нэг ингээ амарч явахдаа фактлаад байгаа юм шиг тийм кино байсан байхгүй. За наач баг. Өстө мэдхгүй л үнэ. Амар үзчихсэн тий. Яг young бүр жоох хүүхдүүд бол үнэхээр амар үздэг юм л. Окей. За манай Wasco ч найруулагч бас жүжигчин гэдэг. Одоо би дараагийн асуултаа чамайг найруулагчийн зүгээс ч асуух уу, жүжигчний зүгээс ч асуух уу? Мэдгүй. Би одоо найруулагч гэхээр одоо энэ бол зөөр ингэсэн манай хамт олон маань ингээд ихтгэл хүлээлгээд хариуцлага өрүүлээд за энэ альбом дээр чи ажиллаад үзье гэж мөнгөний дөрвөн муран сайхны киноны ерөнхий найруулагчаар Тодорхой хоёрыг ингээд тавьж ажиллуулсан. Тэгэл одоо энэ ингээл амжилттай болох хэсэг. Тэгээд хүмүүсийн дам яах юм бол би цаашдаа найруулагч болох уу? Үйлчлэгч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй. Тэгэхээр яг найруулагч гэж сэтэрлүүлэх бол би бол арай болоог бах уу. За тэгвэл юу яана? Жүжигчний хувьд асууя. Монголд яг Wasco одоо гоё яг чиний өөрийн айдол болгож явдаг тийм жүжигчин байгаа юу? Одоо шүтдэг жүжигчин гэх юм уу? Тийм эрэгтэй жүжигчдээс. Яг зөв. Одоо тэгэл дээд үеийн эрэгтэй жүжигчд бол бүгд л өөр өөрсдийн гэсэн одоо чансаатай өөр өөрсдийн гэсэн маш том уран чадвартай
хүмүүс байгаа штэ. Яг онцлоод хэлэхэд бол яг нэг энэ жүжигчин шиг болчихсоо гэж магадгүй бодож исэн ч тийм үү. надад бол болд эрдэнэ хол амир. Тий. Тэгээ сая Эрхэн Баяр ахтайгаа хамт ажиллаж үзлээ. Үнэхээр ямар гоё юм. Амар амир солиот юм л. Ингээд ажиллаж байгаа монитор дээр хараа сууж байгаа. Тэгэл зааха одоо ингүүл яах вэ гэд би зүгээр санаагаа айлын зураг авахаас өмнө ийм байвал яах яхаа. Ингээд нэг хоёлоо үзгөө гэд тэгээ гоцаач бүр. Эсвэл нөө даалгаврыг давуулан биелүүлнэ гэдэг шиг. Бүр амар гоё орж ирсэн. Эрхэм ах ер нь хамгийн амар хувирдаг жүжигчдийн нэгтэй. Ямар л бол ямар сайн аав, сайн хүү, нэг маниак эсвэл нэг бүр жоохон хүүхэд болцсон ч явж Манай байгаа одоо шиг тийм. киноны дүрэн бүр Амар уу. Би энэ таад нэг ойр тараагүй Эрхэм ах явж илээ. Пүү маа тэр гэж өгөөлөх шиг байлээ те. Эрхэм ах ер нь тиймхүү дүр амар зөвхтэн. Гэхдээ танаа кинон дээр бас нэлээ өрмөцсөн энэ байгаа. дүрэн бүр өөрөө бүр бас арай бас тийм өөрөө. тий. Би бол их олзуурах байгаа Эрхэм ахтай ажилласан. Эрхэм ах байсан тэгээд нөгөө нэг Батмин дах байх шиг байсан те. Дэмийн дах байгаа. Тэгээд Одоо ардын жүжигчин саяхан Төмөр ардын Бат руугаа. Бат руугаа сая ардын жүжигч авлаа манай ах маань. тий. Бас кастинг бол бас гоё яваад байгаа хөх тий. Бас нэрээ бас нуруутай жүжигчд налаад явхад бас их тохиромжтой хүмүүс харагдаж штэ тий. Энэ гурав байгааг зөвхөн та хэд өөрсдөр ингэ байсан бол нэрээ үнэхээр Үүлдэ. яг юм төшиг толгуургүй харагдах байсан яг үнийг. Тэгэхээр нэг эднэр байгаа болоод ч тэр ингээд илүү бүр киноч юм даацтай харагдаж байгаа хөх тий. Одоо юу вэ 7 хоногийн дараа нээлттэй штэ. Харин тэгэл. Их догдолж байна. Тийм ер нь ингээл шүнэгээл ерөөсөө янз янзаар л зүүдэлт юм байна. Фактлч нэг зүүдлээл, баярлч нэг зүүдлээл. Prime Cineflix. За энэ урд юм биш тий. Окей, бас гоё газар сонгож авсан байна. За манай нэвтрүүлгийн оргил асуулт. За хоёулаа гоё салгана дундуур нь юм ярьж байгаа. Эхлээд би чамаас Васкогийн хувьд Монголын хамгийн шилдэг 5 кино. За. Мэдээж 2000 оноос хойш эдийн угаасаа мэдж байгаа шүү дээ тий. Мэдээж түрүүний хэлсэн хадаг гэдэг кино бол Хадгийг тооцохгүй. Заавал оруулнаа. Сэлгээнд наваа. За тэгээд underrated дээр ороод ирсэн учраас. За. За тэгвэл юу вэ? Бодлоо болгоч. Бодлоо чи бас хилчлүү яалаас. Үгүй шүү дээ. Тооцоогүй шүү дээ. Тооцоогүй. Хадгийг л яг ганцаараа гин оруулсан шүү дээ. За яага бодлоо болгооч. Тэр бас нэг character storyteller байгаа нь амар гоё. Бодит явуулаас. Тэр ганц гэдэг хүн. Тэгээд ээжтэй хийгддэг тэр драмад. Йоо тэр нуруучин цоорцсон юм уу гэдэг хэсэг тэр өөлдөг тий. Ялт тэр 7 би 7 дугаар ангид байхдаа үзчихсэн. 7 дугаар ангид байхад гарч ирсэн. Тэгээд нариулагч Сингдорж нариулжсэн тий. Бодлоо болгооч гэдэг кино бол заавал оруулнаа би. Гоё кино тий. За дараагийнх нь гажуудал. Тэр кинон дээр миний л үнцгэж шүү дээ. Тэр кинон дээр сцен болгон дээр Монголд өдөр болгон тулгардаг нийгмийн жижигэн хөгийн асуудлуудыг олж харах боломжтой. Шатанда. Би гажуудлаас тэгэж олж харж ирсэн. Сум, аймаг, улс гэд 3 chapter хуваацсан байдаг шүү дээ. Тэр нь надад бүр амар зөв. Тэгээд 6 солиогүй хийсэн байсан. Сайн зарвал кинон яг хроно 3 гараа ингээд явцсан. Бүр их 4 гэж бод хроно гэдэг л юу гэдэг үлээ. Тим 4 гараа ингээд хийцэн байсан. Тэгээд дуран солигдоог юм шиг анзаарчихсан. Тэр бол надад бас үнэхээр солиотой байсан. Тэгээд нөгөө тгэд киноны одоо нэг антолог кино гарах гэдэг юм шиг үлээ шүү дээ. Би одоо үнэн сонссноо худлаа сонсч сонсноо тий. Нэгдүгээр ангийн итгээд, хоёрдугаар ангийн гажуудал, одоо гуравдугаар ангийн юу байх юм тий. Тэгээ нөгөө нэгдүгээр ангийн төгсгөл одоо итгээдийн төгсгөл чинь ариун бим бах гараад төгсдөө шүү дээ. Тэнгүүтээ гажуудлаар ариун бим бахаар эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд явах юм шиг үлээ ямар ч байсан. За гажууд тэгвэл бол үнэхээр гоё үзэх юм тийм байгаас тий. Тэр Баатар гэдэг тэр зураглаач одоо найруулагч амар өөр гэсэн үнцгтэй амар тийм сонин өвөрмөц ертөнцтэй найруулагч тий. Тэр хүний яг нөгөө нэг
inspire авдаг найруулагч нь Даррен Аронофски юм шиг л. Минийх бас тийм байхгүй. Тийм. Даррен Аронофски юм найруулагч бүх кино үзсэн, бүх кинонд нь амар дуртай. Өөрийн гэсэн тийм өнцгтэй өрмөц ертөнцтэй. Тэгээд энэ Баатар гэдэг найруулагч өөрөө нэг зураглаач хүн шүү дээ. Зураглаач хүн найруулагч гэдэг чинь өөрөө яг өөрийнхөө хармаар байгаа юмыг өөрөө ингээ бүх юмаа ингээ өөрөө ингээ харчиж штэ тий. Заавал хүнд найдахгүйгээр тий. Нөө нэг бид нарыг оюутан байхад 3 дугаар курст байхад манай нэг юуны багш одоо текст анализ гэдэг хичээл ордог байсан бид нарт кинон дээр жоохон суурилсан. Тэр хичээлийн маань багш биднэрт одоо зохиолч Эрдэнэ ахыг тэгээд продюсераас одоо нөгөөнийхин амраахын эхнэрийг Лиуд амраахын эхнэрийг тэгээд Баатар найруулагч зураглаач Баатар ахыг биднэрт авчирж ингэж уулзуулж нэг парын турш яриа хэлгэжсэн байхгүй. Тэгж яхад би бас яг яриаг ингэ нам суугаас сонсчихсан. Окей. За дараагийн кино. Гажуудал. Бодлын улгаач гажуудал. Маш нуц байдаг богт. Яас. Миний бас хамгийн дуртай кинонууд энэ шүү дээ. Яаж тийм гоё кино хийдэг вэ тий? Тэр гоёсэн. Тийм war film гэдэг чинь Монгол дотор бүр байхгүй болсон юм шүү дээ. Тэгээ бас дээрээс нь тэр төгсгөлийн плотууд, твистүүд, эргэлтүүд ингээд хямардаг. Тэгэл тэр нөгөө нэг айлын ганц хүүштэй гэхдээ морин ингээд мордод үзэж наачаа намайг ойртохоор хадигнаад ах шиг байна гэд. Тэгэл морцныхан дараа юуг нь буцаж яхад нөгөө буудусныхаа дараа ингээд моринд ингээд суудалд ороос эмээлээ сугалж аваа шидэж мэд. Тэр бүр юм баяр магнагийн юм bravely мөртлөө юм. Тэгээд яг тийм амар bravely юм эр зөргийн гоё юмыг синематик болгож харуулна гэдэг амар гоё юм. Дээрээс нь Монгол хүн л тийм хийж чаддаг баг тий. Яг морьтой хурдтай такж яагаад имэйлээ сууг татаад такж ийн гэдэг чинь тэр чинь яг л Монгол хүний л хийх юм байгаа даахгүй тий. Мөрөн дэрэмгийн хурж ирээл яг Байтуг богд дээр эргэл хүрээд ирсэн манайхан нэрвүүлсэн байдаг. Тэгэхээр тэгсэн нэг зэрэг амьд үлдсэн байдаг бол Монгол улсын дарах хэл 50 байна гэдэг тэгсэн. Йоо тэр амар тий. Монгол улсын дарах. Тэр чинь нэг ихмээ ах амьд үлдсэн байж байгаа гэж хэлдэг лөө. Тий. Монгол улсын дарахын хэл 50 байна гэдэг. Тэр хэсэг тэр уйлсан штэ нэрээ. Тэгээд дараа нөгөө нэг яг бодит төсөн хүмүүсийг алдаршуулдаг штэ. Нэг юм өвөрлөө хийгээд ингээд төрийн дуул дээр ингээ өвөрлөө хийгээд ингээд алдаршуулахад амар үлжсэн бүр. Яг энэ хүмүүс байсан учраас би байгаа юм байна гэдгийг яг тэнд ингээд fuck хариуцлагатай амьдрах хэрэгтэй шүү гэсэн юм тэнэг битгий байгаарэ гэсэн юм тэндээс авсан. Би тэгэхэд нэг охинтой үзчихсэн байхгүй тохойд одоо гэр бүлтэй болоог байсан. Тэгээд нэг төгсгөлийн театр дээр төрийн дуулаас чинь ингээд би босоод ингээд зүгэндээ гараад ингээд хүмүүс босч исэн юм бас. Босоогүй би бол босоод л байсан. Нөгөө хамт явж байгаа охин босдгоо. Би тэр хөөч босооч чи ямар сони юм. Нөгөө анхны болцоо шүү дээ. Бараг нөгөө охиноо загнаад. Тийм амар тийм нэг юм тэр охинтой тэгээд би дахиж уулзаагүй шүү дээ. Амар мэдрэмжгүй санагдсан байхгүй. Тэгээд тэр киноны тэр бүхэл бүтэн үйл явдлыг тэгж амар гоё харуулад тэр бодит хүмүүс гараад бидний төлөө тэгээд амнасаа гээд эх орондоо зориулаад тэгээ эн чи ийм хүн байсан юм аа гэд ингээд гарах тэгшээ гэж ийм хүн байсан ингээд зураг хүрхтэр ингээд гаргаал төрийн дуул яваад дадбаа марбаа ингээд гэж яах чинь хүн болгоо ингэж яах чинь ингээд хурцаачлаа суугаад тэгээд надад авир тэнэг санагтаа тэгээд директорийн юу дууссан болцоо. За байтаг богд. Дараагийнх нь. За найруулагч Эрдэнэлэг ах аав гэдэг кино яагаад тэгж их таалагдсан бэ? Тэгэл бас л маш гоё драм. Маш гоё драм. 2 цагийг харуулсан. 2 цагийг харуулсан. Тэгээд угаасаа л эр хүн хийх л ёстой. Тий. Тэндээс бол тийм юм бол тэгээд эмэгтэй хүн энэ хорвоод яах гэж ирдэг. Утга учир. Тий. Утга учир хүүхэд тий. Үр урдам үргэлжлэл үлдээн гэдэг. Тий. Тэгээд би бас нөгөө нэг яг цэвэр аавынхаа хүмүүжлэр яг ингээд яг л дэрэгдээс нь хүн байх гэдэг бол ингээд яг одоо нар мандахын бол дотор гэдэг. Хүн байх гэдэг бол яг нар мандах гэдэг хүн юм байна гэд дэрэгдээс нараад өссөн учраас надад илүү хүн бас юм гоё emotionally буусан байх. Тий.
аав гэд аавтай холбоотой кинонуудаас бол хамгийн дээгүүр л явах кино тий. Тий, ер нь Монголд бас аав нэлээд дээгүүр шүү. ийм аав, тийм аав гэсэн кинонууд зөндөө байдаг штэ. Ялтчгүй хамгийн гоё драм нь бол Цэрэн болдох юм. Тэр юу л та. Драмын шинэ ер нь драмынхан байдаг штэ. Тодоо модоо байдаг тий. Окей. За аав кино бас хит орж ирж исэн. Окей. За сүүлийн кино юу? Юу лээ? Байтаг богд бодлын хулгайч аав дунд нь нэг кино гажуудал дөрөв. За тийм яг сүүлийн кино. Яна. Яг ингээд тулчгаар хаста амар их юм ингэж орж ирж байна. Чи одоо энэ дэр тулахаар яана? Дараагийнх чи мэдж байгаа үстэй. Харин тийм ээ. Сайн бодод. Манайд ч дээд рекорд 10 минут бодож исэн хүн байгаа шүү дээ. Тийм. Тий. Фүүх. Сайн бодож байгаа. Уг нь монтажгүй яа. Тэгээд тэн дээр яалчгүй монтажсан. Хариуцлагатай хэлэхгүй бол Тийм шүү дээ. Одоо энэ Аригумб гэдэг подкастаар одоо энэ кино уран бүтээлчд бол бүгд мэдж байгаа тий. Топ 5 shit 5 гэдэг энэ чинь өөрөө яг энэ подкастын брэнд нөхгүй. Тийм тий. Нэг дараа нь нэг гэртээ очиод түй би нэг хэлдэг гэж гэхэрвэл киногоо бодоод яг тэгэж бодоод байна. За Васкагаа бодож хооронд би гоё ивент итгэгчтэй нэг танилцуулчих. Манай подкастын ерөнхий ивент итгэгч Sow Media платформ байгаа. За ивент итгэгч мөнх даатгал компани, хамтран ажиллагч байгууллагаар Gourmet компани болон гэрлүүг брэнд байгаа. За вист амар удаа сурталчилгаа явуулсан уу? Зориг. Орчин Орчин үеийнхэн. сүүлийн гарсан. Нөө гарам найруулагч нөө мөн үү? Гарам найруулагч. Амар гоёсэн бас. Үзэхэд. Энэ кино яг 2 тоо орж ирж байна. Өмнө ямар хүн хэлсэн? Өмнө 5 баяр хэлчихсэн. Тий. Бас л нийгмийн анги тий. Тэгээд тэр нөгөө нэг цонхон дээр ингээд дулаан балмастраар ингээд зураад ингээд планд ингээд нэг юм байдаг штэ. Яг тэр нэг юм төлөвлөгөө зураад энэ удалгаачийг ингэхээр энэ нь ингэж гээд ингээд байдаг. Тэр нь бүр fuck гээд тий бас байхгүй амьдрал байхыг үгсэхгүй байхгүй. Яг зөв. За окей. За одоо хоёлаа нөгөө шитээ нэрлэхээс өмнө жоохон ярилцсанаа тэгэхээр юу Монголын кино одоо Васкогийн хувьд ямар түвшинд явж гин юун дээр оноод юун дээр алдаад байна биднэрт энэ зах зээл ер нь байна уу одоо ингэдэж штэ. За зах зээл гэдэг дээр нь би өөрөө бас нэг хариулт хэлэхэд манай Монголын киночд 3 сая хүн амтай бид нар амар жижиг зах зээлтэй өрөвдөлтэй гэж өөрсдөө тэгээд идэв штэ. Тэгэхэд 3 сая хүн ам одоо театрын рекорд 300 мянга штэ билет зар тийм лээ. Тийм. Зах зээлийнхаа 10%-ийг ч одоо авчдаггүй байхгүй театрикал релизер тийм. Тэгэхээр зах зээлийн багтаамж нь ердөөсөө Монголын кино зах зээлийн багтаамж нь ердөөсөө 10% л байна штэ. Тэгэхэд бид нар бас нөгөө энэ одоо 3 сая хүний бас голох нь бас юу байхгүй. Би тэгж өөрөөсөө одоо ядаж зах зээлийнхаа 30% нь кино үзүүлчихэд манай зах зээл жижигхэн байна те гэж хэлж болох байхгүй. Тэгэхээр дөнгөж 10%-ийг нь үзүүлж जैन. Тэгэхээр чин Монгол киногоо үзэгчид өөрсдөө тоохгүй байна, тоогдохоор юм хийхгүй байна гэж би бол хардаг байхгүй. Чиний хувьд бол энэ Монголын кино зах зээлийн нөхцөл байдал ер нь одоо ямар хөө байна? Тийм. Бас нэрэл зах зээлээ голох нь бас жоохон буруу л да. Яг нөгөө нэг юу л байна. Зах зээл гологдох амар шаардлага одоо нөгөө нэг юм зайлшгүй энэ дээр гологдоод байна гэдэг нь жоохон арт хаус талын кинонууд дээр угаасаа жоохон тэр бол за одоо Кристофер Нолан найруулагч Inception шиг юм Монголд хийл да. Тэр хүн ингээл ямар их хөрөнгө мөнгөөр хийдэг. За Tenet ч юм уу те. Тэнд онгоц дэлбэлсэн те. Монголд онгоц дэлбэлээд хийжээч тийм. Тэгээд өөрөө дэлбэлсэн онгоц нь арт хаус киноны нэг хэсэг байвал тэр тэгэл түфгээл шатаж байгаа байхгүй. Тий. Яг шатаад байгаа тэр балраад байгаа сегмент нь арт хаус. Тий. Одоо манайхны хэлдгэр угаасаа хөрсөн дээр буугаагүй л гэдэг л юм байх гэдэг нь штэ. Бусдыг нь бол гайг үзчихэд байгаа штэ. Энэдмийн кино, акшн кино, триллер кино тий. Хоррорч кино. Энэдэг бол гайг үзчихэд миний л бодол тий. Тэгэхээр арт хаус жоохон тийм артлаг драм талын кинонуудыг одоо нөгөө нэг зах зээл баг жижиг гэж хэлэгдээд байгаа шалтгаан тэр л юм болов.
Тий. Тэрнээс бол үнэхээр хүн үзэхгүй байгаа зах зээл жижиг гээд хийгээд байсан бол фантастик ахтар үнэхээр тийм байсан бол зогсчихвол байсан шүү дээ. Тэ шүү дээ. Тий. Болчихвол байсан. Рекорд хийлээ шүү дээ. Хөслийн урнаагч ч гэсэн зогсчихвол байсан. Зогсохгүй үйлдвэрлэлсээр л байна. Гой гой уран бүтээлүүдийг Монголын ард түмэнд толилуулсаар хүргэсээр л байна. Тэгэхээр байгаа. Хийж лээвэл биднийг хангалттай үзэх зах зээл бол би байгаа л ах гэж бодож байна. Яг нэг зах зээлийн жижиг гэж голдог хүмүүсийг би бол одоо миний мэдхээр бол хийсэн кинон зах зээлийнхаа бүр 10 байтугай 1% нь 0.5% нь ч кинонд хүрэхгүй байхад Монголынхаа үзэгчдийг зүгээр хангаж чадахгүй ээжж гадаадын ингээд зах зээлийг ингээд гордоод байгаа нь бол угаасаа амар илүүцсэн байгаа байхгүй юу. Ер нь тийм хэд гурван найруулагчд байна штэ. Одоо зүгээр сайжруулах хэрэгтэй болов те. Монголын зах зээл амар бид нар амар өвдөлттэй 3 сая хүн амтай 3 сая хүн амынхаа 30 мянгад нь ч киногоо үзүүлж чадахгүй ээж тэр хүнд бол 3 сая бол хангалттай байхгүй юм бол хэнийг хэлээд байгааг нь хүмүүс бараг өөрсдөө ойлгочих байлгүй амар хэрүүл хийцэн сууж хийцээ. Олж тааш. За окей. Одоо Монголын хамгийн шилдэг 5 эрэгтэй жүжигчин хин бэ? Чиний харал Болт Эрдэнэ ах чиний айдл юм чин зүгээр хасчээ. Тийм үү. Гой гой асуулт гинт орж ирнэ штэ. За мэдээж би далигч багш хэлнэ. Дэм дотор багш. Уусаал тэр хүнээс л юм сурна гэдээ орсон учраас. Заавал миний топ 5 листэнд бол байх хэрэгтэй. За тэгээд Римэт Баатар Барсаа. Барсаа. За тэгээд Барсаа бүр амар лаг хуурдаг жүжигчин тий. Ерөнхийдөө тийм харизм өндөртэй дүр мөрд бүр амар тохирдог тий. Эрхмахыг оруулах юм. Оруулна шүү дээ. Би оруулах юм уу гэж чи өөр юм. Нөгөө нэг түрүү нөгөө нэг бас ингээд кино хийжсэн юм чинь. Эрхмах. Тэгээд тод гэрэл. Драмын тодоо. Тий. 6-3 дараа галзуурсан шүү дээ. Ер нь бол Химборгийн кинон дээр бүр галзуурсан шүү дээ тий. Тавт нь одоо юу амрах юм болов? Тий. Холливуд л та. За одоо ингээд нэг хүн хэлж агаад эргэж босгож болохгүй болохоор хэцүү юм аа. За тий ингээл энэ 5 хүн байна да. Окей. Гой гой жүжигчд байна. Яалтч бүгдээрээ мундаг. Дэмэд Батаргой ч гэсэн бас тухайн цаг үедээ маш мундаг жүжигчин байсан шүү дээ. Ер нь бол одоо бүх төрөлд тоглодог тий. Багш маань биднийг 2 дугаар курст байхад өөд болоод бурхны оронд залраад араас нь яг хамтран зүтгэжсэн ангийнх нь одоо оюутан ахын цагийнх нь найз одоо хамтран зүтгэжсэн найз нь болох Монгол сан гавьяа жүжигчин Өлзөг багш маань манай ангийг дааж авсан. Бүр яг уран чадвар тайсны ярианы багш болж бүр яг багшийг минь үргэлжлүүлж бид нар дээр багш болж орж ирсэн. Тэгээ бид нарт дэмдээ багшийн талаар ингээд айгүйх дурсаж ярьдаг гэсэн байхгүй. Хичээл орчих дундуур тэгэл танаа багш яг 80 оны сүүл 90 оны одоо тэр үеийн драмын театрын жүжигэнд дэмдээгүй жүжиг байдаг байсан ингээд. Тэгээд үнэхээр амар мундаг хүн байсан. Бид нар угаасаа тэр үеийг үзэж чадаагүй юм чи харж чадаагүй. Тий. Окей. Яалч угаасаа агуу хүн. Үнэхээр агуу мундаг хүн байсан. Миний асуулт ч гэдэг юм уу үгний араас одоо манай подкаст нэр амар emotional ай явсан заяа. Энд бол явахгүй гэхдээ яг монтажн дээр тавьчин заяа. Би чамайг яг энэ beat production-ийнхандаа зориулаад үг хэлэх боломж олгож байна. Хамт олондоо тий. Хамт олондоо. Нан жоохон бас жижигээр нэг юм ивэс явах хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм тэрний үгүй гэхлээр одоо нөгөө нэг угаасаа л аль нэг production болсон уран бүтээлчд бүгд л ярьдаг те хэцүү байсан. Хоосон хондоо байсан. Ингэдэг байсан, тэгдэг байсан. Яг л бас дээд үеийнхаа тэр ах эгч нарын яг тэр зүйлийг бид нар яг адилхан ялгаагүй даван туулж гарч ирсэн. Одоо нөгөө нэг гэл өөр хүмүүсийн яриаг сонсхолоор та хэд үсэхгүй штэ танаа үеийн оюутнууд үздэггүй гэдэгтэй амар үсчихсэн штэ. Та ялангуяа драмын ангийн одоо драмын ангийн оюутнууд юу одоо нөгөө нэг биеийн хөдөлгөөнтэй хичээл хийдэг. Тэгэл ганц нэг бэршгийг идэн ганц нэг мантон бууз идэн. Тэгэл доошо буугаал
хэд хөдлөөл пүнк гэж ингээл алгуулчих байгаа юм чинь. Байнгын хөдөлгөөнтэй учраас. Тэгэл мэдээж бид нар бүх тэр зүйлүүдийг давж гарч ирсэн. Тэгээд сая бас бид нар ингээ маазраад хүртэл ярьж лээсэн. Бид нөгөө мөнгөний дүрм кинонда орохдоо ингэсэн бохгүй юу? Манай ирчүүд маань бүгдээрээ ирчүүд манай Арукагч манай эмэгтэй манай бүх гишүүд бүгдээрээ одоо нөгөө тулаан кинон дээр бүдүүн хүмүүс зодолтой яваад хаар чинь болохгүй штэ. Үнэхээр тэнийг харагдана. Мянга гоё яагаад тэнд нэг юм гүзээгөө унжуулсан залуучууд зодолтоод яваад иж болохгүй. Хэдүүлээ дэглэн барь. Фитнес юу яа фитнесээр хичээллээ энэтрээ. Тэгээд бид нар ховийн багш одоо энүүгээр бас хэлье хөлгөөгчтэй баярлаа. Боди коучер явсан байхгүй. Тэгээд хөлгөөгч маань бид хэдийг ингээд 2 сараас 6 сар 7 сар хүртэл ингээд яг нам хүнд хоолны дэглэмтэй. Тэгээд бид нар за тодаах дээр 90 кг-аас 74 72 хүртэл асагдсан. Бас нэлээд байсан биш тий. Тэгээд манай Ямках Гиби ах хоёр, Бэлгүүний ах хоёр болохоор ерөнхий өөртөө юм гайгүй туранхай хүмүүс. Гэхдээ тэрэн дээр булчин маас нэмж ингэж ярзаах хэрэгтэй болсон. Тэгээд тухайн үед ингээ маазраад юу гэж ярьж ирсэн гэхээр ингэж уран бүтээлдээ орж исэн. Энэ мөнгөний дүрм киноныхаа. Тэгээд тухайн үед ярьж маазраад инээлж исэн юм. Оюутан байхдаа өлсөж исэн. Одоо хүртэл өлсөөр л гээд ингээд хоорондоо маазраа инээлж исэн. Тэгээд ямар ч байсан хүмүүсийн тэгж хүмүүсийн хэлдэгчлэн бид нар ч гэсэн хэцүү үе байсан. Автобусны мөнгөгүй болоод амар хол алхаж ирсэн. За тэгээд одоо хэргийн эзэдийн яриад яг хуу ингээд 100 төгрөг автобусанд ингээд жолооч хажуудлын юуруу гялс ингээ хойшоо ингээ урд алхаж байгаа. Тийм юм хүртэл байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг давж гарч ирсэн одоо хамт олондоо тий ах нартай, эгч нартай, найзуудтай за менежертэй хэцүү үед хизээч нэгээ хаялгүй цуг байсан баярлаа. Тэгээд нэгэндээ бас маш их итгэдэгт бас баярлаа гэж л хэлээ да. Тэгээд хайртай шүү хамт олондоо. Маш их хайртай. Тэгээд энэ нээлтний дараа бас нэлээд амар юм болох байхаа. Энэ яг энэ ярилцлагын хувьд бол тэгээд тэгж л хэлмээр байна. Окей. За тэгээд Deed Production-ы залуу жүжигчин найруулагч Vasco-гийн мэдчилгээ байлаа хамт олондоо зориулсан. Мэдчилгээ гэх юм уу сэтгэлийн үг, эморл. За окей тэгээд манай подкаст ерөнхийдөө төгсгөл тийшээ хандаж байна. Vasco-гийн хувьд Монголын хамгийн shit town кино. Энийг амархан хариулдаг хүн байдаг юм уу бро? Муушкийг заавал 5 гар тоглох албагүй гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тийм кино хэд юм уу? Байсан юм. За юу болоод байгаа юм бол гэдгийг би юусоо ойлгохгүй. Тэгээ нөгөө нэг угаасаа үзээд би ийм бохгүй юу? Үзээд эхлэлдээ дундаасаа хойш таалагдгаа болчвол за гэд ингээд тэн дээр явж исэн чи би ингээд анхаарахаа болчдөг. Ингээд зургтан дээр явж исэн чи тэгээд би ингээд дундаас нь хойш ингээл ингэсэн ирсэн. Би ер нь яг одоо нэрлэх 4 киногоо ч гэсэн яг бас тэгжил яасан. ер нь хүнийг татан оруулахгүй байна тий. Одоо гоё ингээд кино руу ч ингээд орчдөө шүү дээ салган ярахгүй. Гэхдээ нөгөө нэг бас ийм байдаг шүү дээ. Эхлэл уйтгартай өрнөл рүүгээ ортлоо жоохон уйтгартай ч гэсэн ингээд барьдаг кинонууд одоо жишээ нь Eternal Sunshine of the Spotless Mind ч юм уу. Тэр бол эхлэл асар уйтгартай кино шүү дээ. Амар уйтгартай тий. White Place байна тий. Амар уйтгартай кинонууд. Тэгтээ дундаас нь тэгтэл үзчихдэг. Тий. Үзээд төгсгөлд нь бүр ёо ил гэдэг шүү дээ бид. Тэгтээ яг энэ кинонууд бол хийжэж тэгээгүй. Тий. За энэ кинонууд гинэ. За нэг л кино нэрээс. За Муушкийг 5 гар тоглох албагүй. За би энэ киноны найруулагчтай нэг өдөр сайхан ярьцгаая гэж бодоод байгаа. Энэ кино бүр баг миний хамгийн хайртай кино болтол нэрлэгдэж байна. Яг энэ категори дээр. Яа тий яг шит 5 дээр одоо баг нэрлээгүй хүн байхгүй тий. За дараагийн кино жоохон багтал бас гарч ирсэн юм да. 650 гээд. Тий. Сургалтын төлбөрөө
үрчдэг үү? Тэгээд нөө хөв болчдөг найз өхнө. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг sugar daddy-ийн эхнэр нь найз залууг нь бас ингэсэн яваад идэг лөө. Тэ. Яа. Тэр бас зөвөн яг нэг эхнэр нөхөр хоёр үерхдэг хоёрын үерхдэг хоёр биш ээ. Тэр биш яг үерхдэггүй зүгээр юм нэг ангийн чөлөөнийг таньдаг хоёр байдаг байхгүй. Зүгээр найзууд байдаг тэр хоёр залуу. Тийм тэгэл бас л өө гэж утсан да. Гэтэл миний хувьд шүү ямар олон хэлж байна. Тэр нөгөө нэг сэтвэн одоо бодоход бас эвгүй тийм бас хортой сэтв байсан байгаа зү тэ. Одоо сургалтын төлбөрөө үрдгүү оюутан ч гэж юу байх уу би ч үржил явж илаа. Тэгээ яах юм sugar daddy-тэй sugar mommy-тэй болох юм уу тэр чинь бас амар одоо бодоход бас жоох эвгүй л. Тэгээд нэг юм кейкэн дээр маш том дийлтэй орсон л дүн гэтэргээд тэр мэр яах тэр яг ямар хэрэгтэй гэж тийм юм байгаад байгаа юм бол тийм бас нэг юм байна. Тэш бараг 20 жил 15 жил өмнө би бас нэг юм жоохон байхад л үз. Тэгээ бас сүулт хаан жилээ нэг явж яхад ингээд зогтнасаа period бараг gas согсолээ 2000 years later. Зүгч ойлгож байна бро. Хомогитын нам 3. За байж болно. Гэтэ жоохон хямдхан сонголт ч тий бро. Ямар ч киноны 2 3 дахь анги Монголд бүгд л шийтэд шүү дээ. Гэтэ үргэлэг 1 2 хоёулаа гоё байсан л та яг хоо комеди киноны үргэлжлэл гэхээр нэг юм байдаг шүү дээ. Нөгөө нэг Marvel Cinematic Universe дээр ингээ яваад идэв шүү дээ. Нөгөө нэг 1-р анги нь 2-р анги нь одоо нөгөө сегвэлүүдийг ингээд морь болгоод зурснаа дунд нь ингээд нэг жоохон сониомор босноо. Бүксэд нь морь сониомор зүгээр л нэг ингээд 5 настай хөхөд адигээ зурсан байдаг шүү дээ. Яг одоо нөгөө нэг Помогитын нам сегвэл бол надад яг тийг санагдаад байгаа юм. 1-р анги бас супер. Галан морь те. 1-р анги бол галан морь. Тэгэхээр гоё. Бүр савж ундгийн шүү дээ. Тий. 2-р анги бол зүгээр нэг үзэхгүй гэхдээ дайжгүй үдсэж болохоор надад бол таалагддагтай орно. 2-р анги 3 бол яг иймэр те. Яг нөгөө нэг 5 настай хүүхдийн зурсан. Тий. За авлаа. Гэтэ даацтай кино нэрлэгийг бодоорой. Хомогитын нам 3 мурч угаасаа хинч харсан ойлгомжтой. Энэ үг гэхээр тий кино юу вэ? Тэр чинь нөгөө нэг тэр кино Помогитын нам гэдэг кино shit гэдэг нь бүх хүнд ойлгомжтой байхгүй. Васкогийн хувьд shit кино гэхээр бас нэг юм сюрприз ирсэн кино байвал гэж би бодоод байгаа байхгүй. Яа. Бодож те. Бодох хэрэгтэй шүү. A few moments later. 1 2 3 гэд. Доояах нэг юм зураач болцсон байдаг шүү. 1 2 3 гэдэг кино юм уу? Ганчмэгч тоглолцсон байсан. Одоо энэ тамирах тоглолцсон байдээ. Фантастик. Тийм үү? Тийм кино байт юм уу? Байт юм уу? Алхаар балруулсан чинь нөгөө нэг хажуу өрөө хөлсөлдөг огтонд балруулдаг талхан дээр нь барин түрхээ ороод ирсэн байдаг. Тэгээ нэг зураг мургийн багтаад байна. Юу яриад байгаа вэ? Тийм кино байдгийн. Тийм үү? 1 2-ын анх удаа сонсч чинь. За ястаа орж үзье. Тамирах нэг юм пицца бой унаад пиццаны бүргэгч залуу болсон. Бас жоох эвгүй тэр кино. За 4 кино ёо. За саяын кино чинь анх удаа чи дурдж шүү. Хамгийн анх удаага дурдгдсан 2 киног чи өнөөдөр хэлээ. Нэг хадаг. Гэтэ хадаг бол нөгөө нэг underrated байсан шүү дээ. Үгүй топ 5 байсан мэт. Underrated тий. Тэгээд shit 5 дээр болохоор яа гэсэн бэ? Харандагаар зургийг гэсэн үү? 1 2 3. Окей. Тийм баха. Тэгээ постэр монстер ингээд зурсан юм л да. Character-ууд нь ингээд жижиг animation бин дээр юм том толгойтой болж молоо зурагдсан тийм постэр монстер. Тийм кино байдгийн. Тэгээд төгсгөл дээр нь юу болоод идэг үлээ тамирах нэг компани өгүүлж аваад итгэжүүл нэг тийм юм байгаад идэм юм. Тийм. Сонио бас. Гэхдээ яг үзий татгач. Үзэнгууд нөгөө нэ ингээд байдаг шүү. Угаасаа байдаг тийм мэдрэмж байдаг шүү. Сайн кинон дээр ч нэг син дээр нэг гэд нэг тийм байдаг шүү. Яг тэр киноны дурштын ингэсээр агаад. За, сүүлийн димэний ачаа хүнд улам айлгаад байхгүй. Васкогийн хамгийн shit кино. Монголын
Одоо Монгол киноч бүр хэрвээ энэ киног хийсэн хүмүүс нь байвал ичээрээ. Ямар Гэхдээ бүх production бүхэл уран бүтээлчд шийд кино байд юм уу зөв өөртөө хүлийн зөвшөөрдгөл байсан болохоос одоо бол харин хаачныг үе бодвол хүлийн зөвшөөрдөг болчиход штэ. Dose Entertainment-ийн кино шиг амтрал. За яг үнэ. Наац чинь манай бүр Аригун пэйжийн бүх цаг үеийн шилдэг хамгийн шит 10 киноны нэгт явж илээ. Тийм одоо бас ингээд бодонгууд одоо нөгөө нэг сайн кино гэдэг чинь юу одоо миний ойлголтоор сайн кино гэдэг бол эргээд ингээд бодонгууд одоо ингээд бодонгууд шууд ингээд нэг син дүфгээ орж ирэл тэндээс цаашаа нэрийн чин гэдэг киноштэй гэдэг ингээд дотор ингээд бүтэн эргээд тоглогддог киног л миний хувьд бол сайн кино гэж би боддог байхгүй. Одоо ингээд санах гад тэнгууд ингээд бүдэг батаг орж ирээд байдаг ч кино те тэр киноны хувьд бол нэг юм хоёр дэрсэн малгайтай нөхөр явж маваад тэгснэ пүнкснэ өөрийнхөө өрөөнд сэрснээл нэг ингэсэн чинь л өөр гадны зүүн өмнөд Азийн оронд очсон ч явж явах шиг те. Тийм тэгснэ хүн би бол киноны донтогч гэдэг нэг юм оршилтай те. Яг тийм юм хин хэрэгтэй юм болоо гэж бодсон да. За тэгээд маш зөрөгтэйгээр бас 5 киногаа нэрлэлээ. Зөвхөн миний хувьд шүү. Тий. Васкогийн хувьд тэгээд энэ шит 5 киноноос болтчихсэн бас нэг 2 3 хүн байт юм аа зочин байт юм манай тэр шит 5 киногоо нэрлэхгүй бол манай үзэгчид угаасаа энэ юу баг үздэгчгүй. Манай нөгөө нэвтрүүлгийн өөрийнх нь панчлайн нөхгүй юу. Тэгээ ямар ч байсан нэрлсэнд баярлаа. Гэтэ би энийг нөгөө хүний мууг үзэх гэж хэлүүлдэггүй. Монголд шит кино гэж үнэхээр байдаг шүү. Ялангуяа кино уран бүтээлчд өөрсдийнхөө киног хэтэрхий битгий хөөргөөд байгаарэ. Тэгээд муу киногоо зөв муугаа хэлээ сурччаарэ гэдэг утгаар би киночдаар өөрсдөр нь шит кинонуудыг хэлүүлдэг хөхгүй. Тэгээд нийтээрээ тэгж хэлээд байх ч угаасаа эсэргүүцээд яах юм. Үзэгчдийнхаа дүгнэлттэй ерөөсө санал нийлж сурах хэрэгтэй. Сая Васко бол жишээлбэл үзэгч хүний үүднээс энэ 5 киног нэрлэж байгаа болохоос уран бүтээлч хүний үүднээс бол нэрлээгүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй тийм ээ. Угаасаа мэдээж кино хийн гэдэг. Би одоо сая ингээл яг өөрөө ингээ биеэрээ мэдэрсэн 3 4 сарын өмнө те. Кино хийн гэдэг. Дээрээс нь одоо ингээ кино нээх гэж байж гин гэдэг бол ямар амар хүнд асуудал, ямар их ажил ардны явдгийн. Одоо тэрнээс өмнө бол одоо нөгөө тайзны ардах амьдрал гэдэг шиг те монголчууд бол ингээд шууд тооны машин гаргаж ирэл так те энэ идэж аалдаг юм байна. Энэ үзэлтний гэсэн бол пүнк гэдэг ингээд тийм тэрний ард ямар аимшигтай их зардал явдгийг яг ингээд би тэд түнк гэд өөрсдийнхөө нуруунд дээр яг ингээд авсан. Бид нар 3 жилийн хугацаанд дид production ингээд сошиал дээр реклам те одоо маркетингийн ажил хийсэн тэрийг бол мэдээж бас өнгөхгүй штэ. Тэр мөнгөө бид нэр цуглуулж өөрсдөө өлсөж юмгууд болохдоо болж явсан тийм үеэсээ ингэж цуглуулсан мөнгөөрөө бид нэр хийсэн болохоор бүрэл хүнд байсан. Тий. Тэгээд кино бол маш их өртөг асар их хүмүүсийн ажил асар их олон хүний нойргүй хоолгүй ядралт зовлт бүр маш их хүний тийм юм байдаг учраас амар л хайрлах хэрэгтэй мэлээ. Ер нь бол гэхдээ 1000 хайрлаад хүлэн зөвшөөрөхдөггүй байна гэдэг асуудал сая яриглаа шүү дээ тийм. Яг зөв. Тэгэл үзэгчд шийдэн шүү дээ бро. Тийм яг уран бүтээлчд бол одоо үзэгчдийнхөө өөдөөс бол ер нь бол юм бол хэлээд хэрэггүй. Манайд бол тийм тохиолдолд сүүлийн үед амар их гарч ийн л да. Тэгээд үзэгчд наа киноч ингээд шит байна гэд одоо жишээлбэл захирмаа кино үзэгчид шит байна гэд тахад наа киноч анх юм CGI VFX-ийг хийсэн хүмүүс нь ингэсэн одоо найруулагчинд гадаадд байгаа маяга гэл ингээл биднэрт тэр кинон л сонирн болохоос тэр киноны арын юу болоод байгаа яаж зовоод байгаа тэдний туулж өнгөрүүлсэн амьдрал падлич явахгүй тий кино гэдэг бол зүгээр тэр нэг эхлээсээ дуустал биднэрт үзээ таалагдтайгаа бид тэн дээр сэтгэлээ хэлнэ шүү дээ тийм ээ. За окей. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Did Production-ы найруулагч жүжигчин Васко буюу AKA Болдватарта баярлаа. Тийм тэгээд манай гэрлүг брендийн зүгээс өөрт ч бас юм гоё бэлэг бэлдсэн байгаа.
За баярлалаа. За миний мэдхийн хамгийн Монголын амттай заяа. Би одоо өөрийнхөө хувьд гэдэг шиг миний хувьд Монголын хамгийн амттай өлдөөсөн бууз баяш байгаа. Тэгээд идээд үзээрэй. Одоо шууд очиж игнээд идэж тий би чамд худлаа ярихгүй заяа. Тэгээд хүнд болохоор би эхлээд хилчээд дараа нь гаргаж ирэх гээд байгаа шүү. Тий. За энэ ч дог хоёр талтай доготой очиж. Энэ манай найзын компани. За баярлалаа. Нэг талтай догоогоо ичээд нөгөө тал би дандаа догоогоор нь тайлбарлаа. Чи догоог нь гаргалтаа гэж чи өөрөө хоёр логотой гаргаж өгөөч хэвтер байх хэрэлдэж идэг байхгүй. За манай найз юм гоё брэнд байгаа чи тэгээ сайхан идээд үзээрэй. Тэгээд подкастын маань одоо за ямар ч байсан би өөрөө үгэлчтэй Deed Production-ы Мөнгөний дүрм гэдэг киноны трейлер үзээд би түрүүн хэлсэн маш их таалагдсан. Одоо шудраг хэлэхэд одоо намайг нөгөө нэг юун дээрээ базаан дээрээ ингээд танаа киног ингээд би ингээд үзээ таалагдсан гэсэн мэрсэр хүмүүс ингээд чи худалдагц наадвал чин чамд хэдий өгсөн илгээдлээ. Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нэгдүгээрт надад бол үнэн сэтгэлээсээ танаа трейлер болон танаа баг хамт олонны энэ хийсэн уран бүтээл бол таалагдсан. Хоёрдугаарт би бас шинээр гарч ирж байгаа юм гоё залуу продакшныг бол чин сэтгэлээсээ бас дэмжихийг хүссэн учраас би чамаагүй ирсэн байгаа. Баярлалаа. Тийм учраас ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Надад тэднээс авсан мөнгө байхгүй. Тий. За тэгээд өгөх юм одоохондоо албаа. Одоохондоо гинэ нээлттэй ихээр надаа төлбөрөө хийх юм биш үү. За тэгээд подкастынхаа хаалтын үгийг зочиндоо үлдээдэг байгаа. За мэдээж урьж оролцуулсан явдалд маш их баярлалаа. Тэгээд би угаасаа үздэг тий үздэг. Тэгээд урьж оролцуулсанд мэдээж хамгийн түрүүнд баярлалаа. Тэгээд үзэгчдэдтэй хандаж хэлэхэд гэх юм бол доо. Ямар ч юм манай киног дэмжиж үзээрэй, өөрсдийн гэсэн дүгнэлтийг тавиарай тий. Тэгээд та бүгдийн тэр дүгнэлтээр бид хэд хурцлагдаж бас урам авч одоо цаашилнаа, уран бүтээлээ сайжруулнаа. Хэрвээ ингээд энэ дээр алдсан байвал ингээд энэ дээр алдсан байх шүүгээд гоё хэлж өгөөд те. Тэндээс бид нар засах зүйлүүдээ аавн. Тэгээд манай киног ямар ч ус үзээрэй. 9 сарын 1-ээс Мөнгөний дүрм уран сайхны кино бүх кино театруудаар нээлттэй хийн. За тэгээд одоо яг энэ хүртэл нь үзсэн байгаа хүмүүст одоо сандаж хэлэхэд бүтүүцэнд баярлалаа гэж. Яа юу гэсэн үг юм бэ чи? Манай подкаст чи үлдээ зүгээр наа хинч танихгүй ингээ фак гэж гүйлгчүүл яхаа юм. Өөртөө чаваагаар ингээ хүмүүс мэддэг болж Вандам шиг залуу гараад ирсэн байраа гэж бодож байгаа шүү дээ. За тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Дидийн Васко дүүдээ баярлаа. Амжилт хүсье. За баярлаа. За дараагийн дугаараар уулзтлаа баяртай үзэгчтэй. Баяртай.